Одоогийн их сургууль сайн инженер бэлтгэж чадж байгаа юу? Би товчхон хариулт үгүй гэж бодож байгаа. Хүн болгон тэгш хэрэгтэй. Гэхдээ IT инженерүүд арай илүү хэрэгтэй гэдэг шиг. Нэг хүнд ногдох одоо инженерийн тоолын айгүй дутагдaltaй байгаа. Манайх бус орнуудтай харьцуулах. Та одоо код бичдэг үү? Одоо бичдэг өдөр болгон бичдэг. Сайн инженер гэж таны хувьд ямар хүнийг хэлэх юм? Ер нь бол нэг сургалтын төвд богино хугацаанд тоос хургаж бэлдэж байгаа байхгүй юу? Тоос хургаж гэдгийг та яг юу гэж тодорхойлох? Энэтхэгт болохоор 5.8 сая софтвер инженер дигрит хүн байгаа. Одоогоор та тэгвэл Nest Education IT School өрсөлдөгчийг юу гэж харж байна? Өрсөлдөгч гэж ерөнхийдөө харахад жоохон хэцүү байдгийн. Харахгүй байгаа гэсэн үг. Ягаад гэвэл багш хөгжүүлэгчээр зэрэг ажиллахын давуу тал яг юу юм? Коронавигийн үеэр над дээр 5 хүн хурж ирсэн шүү дээ, Coin гаргая гэдэг. За сайн бацхан сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нүүтек подкастын 16 17 сүүлдээ бүр дугаарынхаа юуг марцсан байна. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор софтвер инженер, контент бүтээгч, би бол таны контент бүтээгч гинэ. Тэгээд Nest Education IT School-ийн технологи хариуцсан захирал Содод ах нь хүрэлцэн ирсэн байна. За, өглөг хүлээж авч ирсэнд баярлалаа танд. За, хоёлаа айгу асуултаа энгийн эхлэе. Та өнөөдөр өглөг юу яаж эхлэв вэ? Өглөөний цайнд юу? Өглөөний цаг ууж амжсан уу? Өглөө цайнд ууж амжсан. Тийм ямар ч гэсэн манай охин нөгөө бэлтгэл ангид явж байгаа. Манай бага хүүхэд маа. Тэгэхээр бүгд өглөө босоод хүүхдтэйгээ цайгаа бэлтгээд хамтаа цайлаад сургуульд нөрчөл хурж ирж байна да. Та ер нь яадаг уу? Өглөөний цайгаа байн гуудаг уу? Байн гуудаг. Хэд босгоо та өглөө? 6 өнгөрөөгөө 6 10 20 30 тий 6:30-аас бол итерхгүйгээр босдог. Хоёлаа яг таны бүр ингээд энэ салбар руу анх орсон эхлээс нь ер нь эхлээд ярилцъя гэж бодож байна. Өнөөдөр болохоор бид хоёр ер нь бол энэ мэдээллийн технологийн талыг илүү академик талыг нь ер нь хөндөө гэж таныг оруулж ирсэн. Тэгээд яалч бас таны ярианы өнгө гэсэн шууд багш шиг санагдчихэ. Тэгээд илүү академик тал. Тэгээд тэр дундаа одоо яг энэ чиглэлийн хүмүүсийг яаж бэлтгэх юм. Тэгээд яавал энэ технологи сонирхолтой хүүхдүүд ер нь гарч ирээд байгаа. Тэгээ эцэг эхчүүдэд бас илүү хэрэгтэй мэдээлэл болох байх гэж зорж би таныг өрсөн. Тэгээд бид нар өмнө яг энэ академик талыг ерөөсө хөндөж байгаагүй байхгүй. Аль зүгээр инженерүүдээс за тааш дэс сурсан юм уу те. За тийм байна те энэ гэж асууж ирсэн. Тэгээд яг анхын технологийн сонирхолч яаж ихсэн гэдэг ч юм уу. Яг бүр ингээд нэг хөтөлбөрт нь орно гэдэг шиг тийм зүйл ерөөсө ярилцж байгаагүй. Тэгээ би энэ удаа яг тантай яг тэрийг ярих гэж бодоод. За та ер нь багада ямар хичээлдээ сайн хөгтөөсөн? За хичээлийн хувьд бол яг математик мэдээлэл зүйн хувьд дээр нэлээд дэжгүй сайн байсан. Тэгээд нөгөө дүүрэг боловсрол олимпиад оролцуулаад нөгөө бас нөгөө зүгээр бодлогын олимпиад гэхээс илүү бас бүтээлийн уралдаанд аягүй их ордог байсан. Тэгээд тэр нь нөгөө 10 нас хүртлээ ч юм уу яадаг гэсэн байхгүй юу. Хүүхдүүд ингээд уралдааны машин шин эвдрэл хайдаг шүү дээ. Тэгэхэд найзуудаас би аваад чи надад надад өчөлтэй гэл. Тэр нэг хог цуглуулдаг тий. Тэгээд дэрийгээ задлангууд моторыг аваад гэрлийн аваад тэгээд усан завмаа хийгээл ингээд өөрөө тиймхүү юмар айгүй тийж тоглох туртай байсан. Тэгэхээр ер нь тэр бас технологийн суурь байсан байж магадгүй гэж боддог. Nice. Тэгээд нөгөө нэг мэдээлэл зүйн хичээл энэ төр бол тэгээд яг тухайн үед яг миний харж байгаагаар ер нь жоохон хэцүү байсан юм шиг санагддаг ш. Танд ямар байсан? Тэр тухайн үе одоо мэдээлэл зүйн хичээл хэр одоо танд импактвал тийм нөлөөтэй сайн хөтөлбөрөөр явжсэн? Хичээлийн хувьд бол биш. Ихэнх нь нөгөө би даад сурсан байдлаараа л байж байгаа. Окей. Ер нь яаж яваа та тэгвэл ингээд технологид ингээд яг сонирхолтой болоо. Одоо жишээл миний түүх гэхээр ийм манай аав ингээд нэг юм солонгос явах шаардлагатай болоод тэгээд хүүхдээ ер нь ингээд жоох нэг сатааруулах юм хэрэгтэй байна гэдэг намайг 1-р ангид байхад ч одоо 2007 он юм уу 1-р ангид байхад Pentium 5 гэх компьютер авч өгчихсөн байхгүй. Тэгэл тэрэн дээр би ингээд чита тоглол, контр тоглол. Тэгэл тэр ерөөсөө миний ингээд одоогийн ингээд технологитой холбоотой ингээд ер нь суур. Тэгээ би ер нь л ингээд компьютерс ер нь цаашдаа салахгүй юм байна гэдэг тийм итгэл үнэмшлэг өгсөн гэх юм. Тийм сонирхолтой болгоцсон. Таны хувьд ер нь яг энэ шиг ийм технологи сонирхолтой болгосон тийм стори юу вэ? Стори за ер нь бол ийм байгаад байгаа. Багасаа нэлээд юуг сонирхдаг байсан. Одоо нөгөө энэ хүрээлэн буй орчин бидний одоо нийгэм амьдрал айгу нэг өөрчлөгдөх. Одоо тэрний хамгийн тод жишээ нь гэвэл одоо би яг жоохон дээр үе юм ярьж магадгүй жоохон ностальжик юмас жоохон дуртай. Санаа нь юу вэ гэхээр бид нар за хамгийн эхлээд нөгөө бид нар супермаркет ороод үйлчлэгээ авдаг байсан байхгүй бага багт ч юм уу те супермаркет ч байсан. Тэгэнгүүт нөгөө касын програм төр байхгүй. Тэгээд нөгөө нэг ийм урт модон дээр нэг хатаас хатсан тэн дээр ингээд толон молоо нөгөө худалдагчин толон молоо гэж ингээд цоож хийдэг те. Тэрийг бас хараа. Тэгээд тэрний удахгүй тэр нөрөө бос болоо шилжсэн. Дараа нь бид нэр цахилгаан холбоон дээр нөгөө гэртээ бид нэр ингэж дамартаа утас байдаг гэсэн чинь те. Дамартаа утас харилцаа холбооны бас юм код хийж ярьдаг утас. Тэгээд цагаан утсан тэргээ нэг зөөр юм гарч ирэл. Тэгэнгүүт тэр болгоноос харангууд энэний цаана хүн хийж байгаа шүү дээ те. Ингээд энэ маань болохоор одоо ингээд хүүхэд ингээд 3 4 5 настайгаас эхүүлэл 10 11 12 хүртэл ингээд айгу огцом өөрчлөгдөд. Тэгээд ингээд жижиг юм гаранд багтдаг утас руу ингээд шилжсэн тийм зүйл байгаад.
Тэгээ эргээд бодонгууд сүүлд ингээд судлангууд тэр чинь хүн төрөлхтний одоо мэдээлэл технологийн өөрчилсөн хүний амьдралын хөвчлийг өөрчилсөн нэг 8 гол түлхүүр байд юм байна л да. Тэрний хоёр нь бол яач тэр point эхнийх нь point of sale. Дараагийн нь болохоор энэ communication буюу харилцаа холбоонд болсон нэг телефон утсан юм байл. Тэгээ хамгийн анхны утас чинь бол нөгөө Alexander Graham Bell гэдэг нөхөр зохион байсан юм байл. 1876 онд. Тэгээ хамгийн анхны нөгөө телефон утасны үг нь бол ингэж хэлсэн юм байл. Come here, I need to see you гэдэг ингээд Watson гэдэг тийм нэг текстийг анх нөгөө voice-оор хэлж ирсэн юм байл. Тэгээ ер нь бол энэ бас яг энэ зүйлийг айгүйх анзаараад тэгэл явсан л та. Гэхдээ одоо тэр үртэл бол сайн компьютер бол байгаагүй л те. Та тэгтээ үнэхээр нөгөө нэг юм яг яалтч анзаарэгдэж байна. Нэг манай намайг 10 жил тахад ч гэсэн манай ангид яг нэг тийм 1-2 ч юм хүүхдүүд байдаг гэсэн. Ингээл үнэхээр бүх юмд амар сонирхолтой. Бүх юмыг ингэж нэг юм дуршиж үзэх хүсэлтэй тий. Тэнгүүтэл би ми бол нөгөө цаагаар нь яаж байгаа вэ гэхээр илүү PC миси тоглох сонирхолтой тий. Эсвэл сагсан бомбог спорт ч юм уу тий. Тэнгүүд яг юм технологи сонирхолтой хүүхдүүд яг багаас айгүй анзаарагддаг ингээд өөр юм handcraft юмуд айгүй хийж мэддэг тий. Тэнгүүд таны юу анхны компьютер ямар компьютер байсан? Та 4 сая ингээд яг гой компьютер байсан байгаагүй гэдэг чинь тий. Таны анхны компьютер нь ямар байв? Хэдэн настай дээр авч ив? Тий, анхны компьютер яг нөгөө хүүхдүүд бол нөгөө төрүүж компьютертэй найзууд энэ болол миний нөгөө дутуугийн комплекс гэж байдаг бол миний компьютер дээр өгдөг байхгүй. Одоо яг тэр нь гарддаг нөгөө аягүй гоё машин байр аваад ирсэн тоглох нь аягүй баг хэрнэ. Гоё компьютер аваад нөгөө өөрийнхөө гоё китийг гоё шинжилтээ шүү дээ. Тэгэхээр өөр ингээ амар тоглоод ирээсэн. Нэг тиймэрхүү нэг тал байгаад байд. Анхны компьютер бол нэг аягүй сонир тохиолдол байсан. Аав маань бол их сургуулийн шүтээс айсгоо математикийн багш байсан. Багш одоо гавны хамтанда гарсан. Тэгээд нэг өдөр болохоор нэг орой нэг найзуудтайгаа ороод ирж байна. Тэгээд тэгэн гут нь би ингээл хараал яасан чинь бааханд нэг юутай юм хайрцагтай юмнууд оруулаад ирдэг. Тэгсэн чинь тэр нь компьютер биш таарад. Тэгээ аав болохоор өөрөө нөгөө яг оны шилдэг ажилтан болоо байгууллагаар шагнуулж ирсэн юм бэл. Тэгээд тэр компьютер нь болохоор анхны яг тэр компьютер орж ичвэл гараа явцсан бодвол одоо тэмдэглэгчээсэн байх. Тэгээд тэр компьютер бит хоёр бол шөнийн баг 2-3 хүртэл хамтдаа байсан. Тэгээд задлал тий анхан задлал буруу холбоол асаагаад ямар ч асааж байгаа. Тэгээд тухайн үед Windows чинь би 10-11 настай гэхээр одоо 2000 оны хүн 1-2 он л гэсэн үг л тий. Тэгэн гут тийж яг асаангууд айгуу гоё юунууд байдаг тий. XP асаал. XP ч тухайн үед бол гоё үнэхээр гоё үйлнэстэй байсан баг. Тэгэл тэр компьютерийг авсан өдрөө би тогтлоод ирсэн унтаач гэрээс өглөө хурдан болоосаа тий. Тэгэл тиймэрхүү байлэр өнгөрсөн. Тэр компьютер дээр анхны програмчлалыг би бичиж сурсан. Анх форматлаад тэгээд нөгөө зар мар дээр зар өнгөтэй би компьютер форматлна гэдээ бас. Тэр 10 жил хөвгтөстэй тий та. Тэг 13-4 тэл хөвгтөсөн. Өөх амар баг. Айлд орохоор айгу хөөртөх тэр жоох хөөхт ороод ирдэг компьютер форматлна гэдэг чи ядах юм уу гээл те. Тэгэл бахан CD-г гаргаж ирээл уншуулаад гараал. Тэгэл бөө мөнгөтэй явдаг те. Жоох хөөхтэйсэн. Та компьютер форматлгаа яг өөрөө сурсан уу? Эхлээд бол компьютер нэг ингээд нэг фатал нэг өхлийн цэнхэрлэгс гаргачтай шүү дээ. Тэгчээд нэг айгүй муухай хямраад нэг автод нэг баахан загнаж нэг компьютер засвар орсон. Одоо тэг хороолын тэнд байсан. Тэгэн гоо тэрнийхэн дараа гацаа дахиж юу нэвлүүл юу би ингэж болохгүй мэн гэдэг өөрөө сурах аргаалга юу норж ирсэн. Тэгээд XP-ийн тим нэг код өгдөгсөн баг гол оронтой. Тэр код модыг чийж мэддэг. Яг тиймэрхүү төвчд байсан. Өөрөө ингэж яадаг. Тэгээ анхны програмчлал бол GV Basic сурч байсан би 13 наснда. GV Basic гэх програмчлалыг байдаг. Тэгээ 10 ингээд яачлаа 10 жилээ төгсчлөө. Одоо ингээ их сургуульд орох цаг чинь болно шүү дээ тари. Тэнгүүд яагаад угаасаа та анхнаасаа софтвер инженер болно гэдэг угаасаа зорьсон байсан юм уу? Эсвэл үнэхээр өөр зүгээр хүчээр ч юм уу те? Эсвэл за мөнгө их олно ч юм уу те? За яг мөнгө тухайд бол мөнгө олно гэж софтвер инженерээр сурна гэж би бодож байгаа гэж бол бодохгүй. Ер нь яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон? Мэргэжлийн хувьд бол над дээр бол юу бол байгаагүй. Өөр миний одоо ингээ бодолд орсон юм бол байгаагүй. Ямар ч гэсэн би нийгмийн ухааны хүн бол биш юм байна. Хойд айгу бүр гिचинг ярьж чаддгүй хүүхдээсэн байхгүй. Ер нь бол оюутан төгсөлтөөч бас жоохон нэг тиймэрхүү. Тэгээд их сургуулийн багш болж ижил нэг жоохон яриа маань илүү задгарч ингэж явсан баг. Тэгээс бол өөр надад бас сонголт бол бас байхаг тухайд бол үнэхээр байгаагүй. Ямарсан компьютертэй найзлах юм байна. Тэгээ хамгийн сайн сургууль хаана вэ гэж хайгаж бодлоо. Та сургууль сурсан бэ? Гитэмсийг бакалавр магистр төгссөн. Айс одоо манай Гитэмсийн бараг таардах чинь болчих шиг. Нэг 16 17 дугаар явсан бараг 10 Гитэмсийг төгссөн хүн байж таарчих шиг. Тэгээд энэ үеийн төгссөн хүмүүс одоо бүгд л сайн явж байна да тий. Тэгээд тухайд одоо Мүй Центрээс сургадаг байсан уу? Мой сургадаг байсан. Тийм. Гэхдээ ялчгүй брэнд байсан л та. За ингээд мэрэгчлэрээ сурах боллоо. Тэгээд оюутан байхдаа та юу н ажил хийж ирсэн үү? Ямар ажил хийж ирсэн? Оюутан байхдаа
оюутан байхдаа айгүй гоё дурсамжтай найзуудаа одоогийн бас амьдралын гоё бас технологийн салбарт явж байгаа найзуудаа танилцаад нийлж бас юм хийжсэн. 2008 онд бид нар Тэмүүлэл Циком гэдэг варит сайтыг бас ажилладаг байсан. Тэгээд 2003 4 дахь курстэй болохоор би нэг өөрөө бас нэг хэдэн хүмүүстэй хамтраад нэг хэд стартап гаргаж ирсэн. Тэр нь Event 24, Sale 24, Tender 24 гэдэг нэг тийм Германы тийм санаа авсан, тийм систем бидний Германаас санаа авсан. Тэгээд нөгөө ивентнууд ойлгомжтой. Яг одоогийн нөгөө ticket market портал гэдэг шүү дээ. Тэрний санааг авцсан. Яг хуу тухайн үед бол жоохон тэгээ ашиг нь олоогүй дампуурсан л та. Гэхдээ цаг үеэ жоохон болоо одоогүй байсан болов гэж бодсон. Санаа нөгөө купе энэ хүн болго нөгөө уцаараа ингээл тэ төлөв тооцоо их боломж бас байдгүй байлаа шүү дээ. Тэнгүүд одоо купе ч одоо нилээн за яг одоо харахаар нилээн сүлд юм шиг хэрнээ хэрэглэн төвтөрчлээ шүү дээ. Тий. Тэгээ ингээд явж байгаад та уулын ингээд миний ингээд харснаар одоо та санийх шиг ингээд юмнууд хийгээл аль болох одоо Монголын ингээд аль одоо купе шиг ч юм уу иймэрхүү том одоо мөнгөний те гол ингээд их усүр болох тийм технологиудыг бол алерт хийх боломж танд байсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээ яагаад заавал шууд ингээд багшийн карьерийг ингээд сонгосон? Эсвэл хожим сонгосон юм уу? Эсвэл шууд л ер нь энэний академик талыг нь ер нь хараад явъя гэж бодсон юм уу? За багшийн мэрэгжил ажлыг сонгох яг сургууль нэгдүгээрт нөгөө санал тавьсан тийм нөгөө сургуулийн хичээлээ төгсөөл ингээд диплом ажиг юм бол ингээд төгссөн чинь за шүтээс гэмс өөрөө багш нар маань тэгэнгუთ манай багш нар тухайн үед бол бахархмаар айгу гоё багш нар байдаг гэсэн. Тэгээ аавч гэсэн их сургуулийн багштай айгу ингээд багшийн тухай төсөөлөл минийх бол айгу өндрөөр байдаг байсан. Одоо бол нэг жоохон тийм байдаг шүү дээ багш ихээр жоохон мөнгөгүй юм шиг жоохон тиймэрхүү юм шиг байдаг шүү дээ. Тэгэнгуთ яг тэр тухайн үед бас баг зэрэг орж ирж байсан. Тэгээд багшийн үнэлэмжийг ер нь бол өсгмөр байна. Тэгээ би яг тэр профессор багш нар шиг айгу гоё том гоё багш болоод ингээд явъя гэдэг. Надад тэр нь айгу гоё санагдчихсан. Яг гол мотивашн танд юу болсон юм? Уулын та ингээд амар их ингээд мөнгө олох боломжтой заяа. Одоо ингээд яг одоо ч та ингээд хангалттай хэмжээнд байгалах л та. Гэхдээ тэр үеэсээ одоо ингээд хөөцсөн бол яг л одоо энэ технологийн одоо том тий бэби за анар шарк шиг гэл төсөөлөлт тий. Иймэрхүү хэмжээнд ирэх боломж байхад зөв ингээд багшийн карьерийг сонгосон гол мотивашн тань юу юм? Тэр нэг юм байгаа та багш болохдоо бас нэлээд юм бас уншсан тухай үедээ тий. Тинчээ юу байсан бэ гэхээр хамгийн ихний бид нар юу яах гэж ажил хийгээд гэдэг л юу орд юм бэлээ. Тэгэн гоо санаа нь яах вэ гэхээр яг жоох хөтөөсөн болох тухай үед бол нэг өнгөцгөл бодсон баг. Тэгээд бид нар эрхчлөөний төлөө ажил хийдэг юм бэл. Ер нь бол цаг хугацаанд эрхчлөө те санхүү ч юм уу эсвэл хүссэн газараа очих, дуртай үедээ амрах ч юм уу. Тэгэн гоо багшид тэр эрхчлөл нь байд юм бэл. Багшид ямар эрхчлөө, их сургуулийн багшид ямар эрхчлөө байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь нөгөө юм цаг хугацааны эрхчлөө. 9-5 ажил хийгээгүй. Хүссэн үедээ тийм одоо хувийнхаа юм хийж болно. Хичээлэл салгардуулахгүй яг аль бисний ажиллаа хийчих юм сайн байдаг. Нөгөөх нь академик эрхчлөө буюу багш хүн юу судлах, юу сурах те нэг ямар эрдэмшлэлгээ хийх. Тэгээ оюутнуудаа юу заах энэ нь болохоор айгүй тийм эрхчлөөт тэр хоёр тийм эрхчлөө багш төртөнд байдаг. Тэгэхээр нөгөө үндсэн нөгөө яг юм эхлээд бид нар ч шууд өөрөө стартап хийгээд бүтлгүүтээ би оюутан багтаа үтсэн байж. Тэгэхээр энэ бас жоохон эвгүй байна. Бизнес гэдэг чинь бас миний шууд эвгүй биш мэ гэдэг бас тийм цохол авч байгаа хэрэг ч бас өөрийнхөө цаг хугацаагаа шинж өдөр чинь суугаад. Тэгээд багш гэдэг энэ одоо академик эрхчлөө болон цаг хугацааны эрхчлөөг хараад за ер нь энэ айгүй гоё юм байна гэж л ер нь бодсон. Тэ. Та одоо код бичдэг үү? Одоо бичдэг өдөр болгон бичдэг. Өдөр болгон бичдэг тий. Ер нь ихэнх хүмүүс яг ингээд софтвер инженер хийж байгаад одоо ингээд төгссөн өөр ингэсэн бизнестэй болсон хүмүүс аль код чихэ болов жоохон менежментийн ажил руу орж идэв шүү дээ тий. Та их сургуулаа төгсөөд ажиллаж байгаа багш болсон уу эсвэл шууд багш болсон уу? Шууд багш болсон гэсэн үг ер нь бол. Тэгээд шууд багш болоод техний 2 жил багшлаад ямар ч нөгөө орчинтойгоо яагаад танилцаад хүүхдүүд лекц гэдгээ ойлгоод темсийн багш болсон ба шүү дээ. Темсийн багш байсан. Одоо та болохоор Nest Education IT School гэдэг ахлах сургуулийн багш. Ахлах сургуулийн багш гэж хэлхэн зөв гэж явж байгаа. Тэгээ бас багшилж байгаа шүү дээ та. Хичээл заадаг. Тэнгүүд яг ингээд зориод одоо мэрэгчлээ сонгоод ороод ирсэн оюутнуудад хичээл заах. Яг 10 жилийн одоо хүүхдүүдэд нь яг ингээд хичээл заах, яг IT чиглэл хичээл заах хоёрын ялгаа нь танд яаж мэдрэгдэж байна? Аль нь илүү амар юм та сонго шууд. Сонгыг гэвэл мэдээж оюутнууд нь амархан. Тий, ерөнхийдөө нэг оюутан гэхэр чинь яг ингээ нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Оюутнууд өөрсдөө нөгөө багшаагаа хайж олоод үзүүлээл те. Багш айгүй гэдгэр байдаг шүү дээ. Тэгээ 10 жил дуудаар өөр тэр хүүхдүүдийг кэрлэх хэрэгтэй. Тэгээ тэр хүүхдүүд нөгөө нэг хичнээн гоё юм заасан ч гэсэн хүлээж авахгүй хүүхэд гэдэг байдлаар хандлага айгүй бас байдаг гэсэн үг. Гэтэ тэр хүүхдүүдийн ч бас буруу биш. Өнөө хүртэл явсан нөгөө боловсролын тогтолцооны бас тийм буруу зүйл байгаа байхгүй. Бага хахтаа одоо бидрийг сурж явахдаа багш нар байнгын тэрийг шалгая.
энийг хийгээл дандаа захин тушаах нөгөө өнгө эстэй байдаг гэсэн чинь боловсролын систем чи өөрөө. Тэгэнгүүт тэр хүүхдүүдэд гинт тэгж нөгөө ингээд одоо гой мэдлэг ингээд их сургуулийн багш ингээд асгаал ингээд яриад ингээд явах тэрийг хүлээж аваад шууд тэгж нөгөө айгу мотивац аваад явах сурагч жоохон цөөхөн байдаг. Гэтэ одоо эргээд бас дэжиг бас үнэхээр сонирхолтой хүүхдүүд нь бол бас айгу гой дурлаад явдаг. Тэгэхээр ер нь бол их сургууль нь арай амар 10 жил бол арчилгаа хэрэгтэй. Гэтэ бас айгу сонирхолтой. Таныг ингээ их сургууль багшилж хахад яг таныг яг багшилж авах үед яг тэр пашнаараа яг IT чиглэлээр оюутнууд хэрэг орж исэн. Одоо 10 оюутны 5 пашн ч юм уу 5 зүгээр одоо сонголтох болоод орсон ч юм уу тий. Тэмхүү тохиолдол байсан. Анзаардаг. Ер нь 80-20 зочмаар явдаг ч боддог тий. 20 нь бол яг пашнтай. 80 үнэхээр пашнтай тий. 80 нь бол ингээд нэг амар хүсэхгүй зүгээр ямар ч сурах хэрэгтэй гэдээ сурж байгаа. Зөв. Тий. Эсвэл нөгөө хөдөө орон нутгад өндөр квот очоо тэрийг авцсан ээж аав нь оргицсан ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү байдаг. Одоо энэ байдал өөрчлөгдсөн гэж та бодож байна. Одоо тодорхой хэмжээнд мэдээлэл нээлттэй болж байгаа болохоор энэ байдлаас жоох хэмжээнээс өөрчлөгдөж байгаа л хэл та. Тэгээ одоо ч нэг юм IT инженерүүд кул харагддаг болчихлоо шүү дээ. Тэгээ ингээ бизнесийн орчинд хүртэл надад нэг ийм байс байдаг юм санагдаад байгаа байхгүй. Одоо яг ийм заяа. Одоо би бүр ийм нэг блог бичиж ирсэн. Хүн болгонд их хэрэгтэй. Гэхдээ IT инженерүүд арай илүү хэрэгтэй гэдэг шиг. Ингээ ажлын байранд надад анзаарчихсан зүйл юу вэ гэсэн чинь за IT инженерүүд нь цагаа бүртгүүлэх хэрэггүй. Ингээ та төгссөн цагтаа ирээд ажиллаж болно. Гэхдээ одоо юу гэдэг чинь маркетингийнхэн ч юм уу те санхүүгийнхэн энэ төр бол цагаа заавал бүртгүүлж шүү. Энэ төр гэдэг ч юм уу те. Тэгээ нөгөө хэдийгээ илүү хайрлах гад нөгөө хэдийгээ илүү одоо чухал ажилт юм шигээр хардаг ч юм уу те. Тийм байс хүртэл одоо ингээд яг инженерийн нөгөө нэг хомсдлын эд үед ингээ үүсэж чинь л та. Тэнгүүд одоо болохоор би яг энэ чиглэлийн нөгөө нэг юунууд оюутнаар ингээд сурж байгаа ч юм уу тиймэрхүү хүүхдүүд бол ер нь бүгд айгу пашнаар өндөр цалинтай ажиллах юм байна ч юм уу те. Тиймэрхүү одоо нөгөө нэг нийгмийн одоо үүсгэсэн байгаа тэр мессежийн дагуу явж байгаа гэж бодож байна. Гэтэ одоо би танаас асуух гэж байгаа зүйл нь юу вэ гэхээр IT инженер болоод би ийм болчихно гэж ингээд шууд хүн боддоо шүү дээ. Тэрэн дээр тийм буруу одоо хүмүүсийн боддог хамгийн буруу ойлголт юу нь юу вэ? Амар одоо гой ажил хийнэ гэдэг ч юм уу те. Эсвэл би амар өндөр цалинтай шууд ажиллана гэдэг ч юм уу те. Амархан бусад ажлыг бодвол хамаагүй амархан тэр гэдэг ч юм. Одоо энэ чиглэлээр сурах гэдэг хүмүүсийн тархинд үүссэн байгаа тэр нэг буруу одоо дүр зургийг нь арилгая л да тий. Зөв. Яг хоо амархан гэж боддог хүмүүс гэхдээ байд юм байд. Ер нь бол дэлгэт хүүхдүүд бас энэ амархан юм болов уу эсвэл цэвэрхэн юм болов тий офисын ард суугаал тий компьютер ардлан хийчихдэг энэ төргээ ойлгодог. Ер нь бол одоо химэл уян гарч ирж байгаа ч гэсэндээ софтвер инженер бол ингээл явна гэдэг байгаа шүү дээ. Ер нь судалгаагаар бол цаашаага. Тэгэнгუთ эдгээр зүйлсийг даван туулахын тулд бүр хамгийн анханд энэ юу вэ гэдгээс эхлээд инсталлтохоос ахуулаад програм хөгжүүлэлттэй ингээд галхан тутамд гарах зовлон гэдэг айгүй олон зүйлс байгаад байгаа. Тэр болгон бас амархан бас байгаагүй. Ер нь бол маш олон сайн инженерүүдийн ард би бол маш их тууштай олон шөнийн ойр те маш их ингээд имийг ухаж ойлгосон, судалсан тийм цаг хугацаанд айгүй олон өнгөрөөсөн гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол хэрвээ яг софтвер инженер, софтвер инженер жоохон мэдээлэл технологиор ер нь ингээд салбарчин дотор олон мэргэжилтэй сурах гэж бол маш сайн судлаач, маш сайн суудаг, маш сайн төвлөрдөг тийм хүн байх шаардлага нь бол үсэж байгаа гэсэн үг. Одоогийн их сургууль сайн инженер бэлтгэж чадж байгаа юу? За энэ дээр бол би товчхон хариулвал үгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл би өөр дотор нь байж үтсэн хүн. Яг одоо тэнхэн болгоос их сургууль тэнхэн гэж байдаг шүү дээ. Тэнхэн болголт айгүй гарааны 5 уранд багцсан үнэхээр сайн багш байгаа. Бүр ингээ шүтмээ бурхан шиг айгүй сайн багш нар маань бол байгаа. Гэхдээ эргээд энэ юунаас хамаартай юм бэ? Сургуулийн менежментэд болохгүй байгаа. Одоо нэг улсын сургуульчид бид нар бол хувийн бизнес хийгээл хувийн бизнесүүд бол ингээл офисын түрээс ингээл айгүй олон байгаа шүү дээ. Татвар матураас ахвал тий. Тэгмэд улсын сургуульчин байр нь өнгөө тий. Тог цаглаанд баг өнгө шахах ч юм уу байгаа. Тий. Хүүхдүүд нь өнгө үрээд ирж байгаа. Тий. Маркетинг нэг хэрэггүй. За тэгээд бодонгоо тийм бизнес төр манай сургуулийн том удирдлагууд маань ингэж яахгүй байгаа. Сайн менежмент хийж ажиллахгүй байгаа. Тэрнээсээ болоо сайн багш нарыг ингэж айгүй олон алдаж байгаа тохиол айгүй их байна. Санааны яж тэгэхээр тэр багш чинь өөрөө бас ингээд юм хөгжмөр байгаа байхгүй тий R&D хийгээл research development хийгээл сургуулийнхаа нэг хувийн компаниудтай гоё том групп компани болон гадны дотоод компаниудтай холбогдож ажиллахыг хүсэж байгаа. Шинэ өөрийнхөө мэргэжлэрээ яг гэж дэвшлүүлэхийг ингээд хүсэж байгаа. Тэгсэн тэр болгоныг нь хийхгүйгээр айгу нэг тийм менежментийн буруу байна. Тэгэнгუთ нэг Бата гэдэг багш ажлаас гарна да. Бата гэдэг багш ажлаас гарангуут тэр Бата гэдэг багшийн заах 15 6 кредит цагт байж л байгаа байхгүй. Тэрийг чимгээ ч юм уу болдоо ч юм уу нэг нэрийг заачж байгаа. Тэгээд тэрийг аргалцсан гэж үзээд байгаа. Тэгэнгуут тэр болдоо чимгээр ч мэргэжлийн биш хүмүүс байх тохиолдол байгаад байгаа байхгүй. Ингээд явангуут айгу хэцүү. Нөгөө оюутнуудыг одоо багшлж байхад мотивац өгдөг ганц зүйл олон жил багшлуулахад 10 жил гэдэг чинь бас хөөрхөн хугацаа. Тэгээд энийг хүрэхэд ганц зүйл нь тэр оюутнууд лээс юм л
Оюутнууд бол ингээд нүдэн гэрэлцсэн байдаг байхгүй. Одоо чи гэсэн оюутан байхдаа ингээд үнэхээр юм сурах гэсэн мэт нүдэн гэрэлтэл багшаас асуугаал тий. Тэнгуү чадвар бутаа багш нар чинь жоохон ааштай уурлаал тий. Нөгөө хилээд өгөхгүй. Зарим нь ганц ингээд мөнгө сүнг авъя мавъя гэл ингээд тийм багш нар хүртэл ингээд сонсогддог байхгүй. Тэгэхээр бол тэрэн дээр бол бас багш нарт бас хэлмээр үг байдгийн шүү. Тий хөшөө одоо тий нөгөө үнэхээр заагаад ингээд сурах гэсэн нүдэн гэрэлцсэн сайхан оюутнуудад ингээд тий ингээд загинж магна гэдэг чинь сонирн бохгүй те мэдж байгаа юмсаа хасгаад өг мэдхгүй бол зайгаа тавиад өг те тэр оюутнууд чинь 5 жилийн дараа 10 жилийн дараа айгуу гой залуу болцсон амьдралаа явна айгуу гой бүсгүй болцсон те бас амьдралаа аваад явна тэгэхээр бол энэ оюутнуудыг яг одоо цагтаа бити харьцаасаа л гэж айгуу хүсдэг. Тэгэхээр бол мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа их сургуулиудын удирдлагуудад л би ерөнхийдөө жохон та бүхэн сэтгэлтэй тий өрөөндөө байгаад байхгүй те захирал гэдэг чинь ер нь бол тэр нөгөө дүрм журм сахиулагч гэдэг нөгөө дээр үе мод байсан байхгүй тий ингээд журм сахиулагч одоо үед бол жохон өөрчлөгдөж явах сургуулийн захирал бол чиглүүлэгч оюутан багш нарын чөлөөтэй ажиллах боломжийг дэмжигч тэр бүтээч байдлыг ингэж дэмжигч байх хэрэгтэй. Тэгэхээр бол энэ менежмент дээр ер нь жоохон унж байгаа гэж үзэж байна. Сайн инженер гэж таны хувьд ямар хүнийг хэлэх юм? Юу гэдэг чинь яг хүн болгоны хувьд одоо янз бүрэлтэй. Одоо maybe тэр Apple-д ажиллаж байгаа инженерийг бол хин нэгэн бол сайн инженер гэж хардаг бол Монголд байгаа бүх инженерийг бол нэг сайн инженер гэж харахгүй л дээ. Тэгэхээр сайн инженер гэж таны хувьд яг ямар хүнийг хэлэх юм? Тэгээд яаж энэ одоо энэ чиглэлээр сурж байгаа залуучууд за энэ суурьуудыг үнэхээр сайн хийцэн байхад бол сайн инженерийн замдалтаа бол таад орж ийнэ гэдэг. Та түрүүн хэлсэн шүү дээ. Үнэхээр яг 20% нь бол пашнтай орж ирдэг. Тэр 20% ингээ сайн инженер болох нь тодорхой. Үнэхээр хичээнгүй байдаг. Ард нь тийм одоо хичээл зүтгэл харагддаг гэдэг шиг. Яг сайн инженерийн суурьуд нь яг юу вэ? За сайн инженерийн суурь. За би шууд ер нь бодсноо хэлэхэд сайн инженерийн суурь яг түрүүний хэлсэнчлэн маш сайн судалж чаддаг. Одоо жишээлбэл ChatGPT юм уу Stack Overflow-с нэг ингээ код харсан бол тэр кодныхаа өчгний ард юу болж байгаа, ямар алгоритм байна гэдэг айгуу сайн мэддэг. Зөвхөн одоо ер нь бол ингээд инженерүүд бол ингээд эхний 2 3 жилдээ төгсөж гарчаад нэг харах дизайн харангуудаа минийх гоё болсон байгаа зэрэг харуулдаг байхгүй. Ингээд 5 10 жил ч юм уу сайн инженер болж эхэлж байгаа гэдэг нь өөрийнхөө кодын архитектур, бүтэц зохиомж гэдэг код өчгч өөр бас тийм яг байшинтай адилхан байхгүй. Тэгэхээр тэр нөгөө бүтэц архитектураа илүү гоёмсгоор сайнаар бусдаа мэдээж бас хамтарч ажилладаг олон ур чадварууд бас байна. Тэр мэрийг бүгдийн зохицлоос нэг л сайн инженер хэлнэ. Бодлого сайн боддог байх хэрэгтэй. Одоо жишээлбэл би нэг жишээлбэл зарим дээр ажилдаа төвлөрөхгүй ч юм уу жоохон ингээд стресс хийх хаашаа зүгээр нэг тийм үе байдаг ч гэдэг юм хийх жоох хэцүү. Тэгэхээр програмчлалын бодлогод асуучт. Гэх зэрэг байл ерөн зөвхөн бодлого сайн боддог хүн бас сайн инженер байх. Талтай. Тэгэнгүүт Nest Education IT School-ийн онцлогийг та юу гэж харж байна? Одоо энэ сургуулиас хүүхдүүд одоо хэдгээр ангиас энэ сургуульд ороод байгаа. Тэгээд төгссөн хүүхдүүд нь хэр IT чиглэлтэй одоо шууд ажлын байран дээр гарахад бэлэн хүүхдүүд гард юм уу? Эсвэл зүгээр яг суурийг нь үнэхээр сайн тавиад ингээд road map-ыг нь амар гой гаргаад өгөөд яг бэлтгэхэд гаргах юм уу? Энэ би энэ сургуулийн талаар юусэн мэдэхгүй байгаа байхгүй. Таны гой тайлбарлаад. Nest Education сургууль одоо яг 5 дахь жилдээ явж байгаа. Анх бид нэг ахлагын ангиар ерөнхийдөө эхэлсэн. Тэгээ одоо бол 1-ээс 12 дугаар ангийн бүтэн эсэлт аваад явдаг. За IT-ийн хичээл бол 1 дугаар ангиас эхэлж орж эхэлж байгаа. Гэтэ эхний 1-ээс бага ангид бол нэг амар сүрхий код мод яг өндөр үргэм заахгүй шүү дээ. Компьютерийн хэрэглээ, дуу гэж юу юм те ингээл имиж гэж юу юм гэдгийг зөвхөн хөөрхөн аргаар ойлгуулна. Дунд ангиас эхлэх алгоритм үз эхэлчихдээ. Алгоритм, програмчлалын үндэс, веб хөгжүүлэлт. За тэгээд одоо бид нэр энэ жилээс дунд ахлагтаас нөгөө кибер аюулгүй байдлын Cisco-гийн сертификатад төгсөж байгаа. Тэгээд ахлах руу ороод эхлэнгуут яг нөгөө нэг ахлагаасаа шууд орсон хүүхдүүдэд бас програмчлалын хичээлүүдийг ингээд ороод явдаг. За тэгэнгუут яг төгсөж гарч байгаа хүүхдүүд маань үзэж төгсөхдөө нөгөө фронт энд хөгжүүлэгч, бэк энд хөгжүүлэгч энэ төргээд олон хичээлүүдийг бүгдийг үзээд явдаг. Төгсөж байгаа хүүхдүүд диплом шиг тийм төсөл хийгээд гараа төгсдөг. Тэгэхээр ер нь бол би бол ингэж бодоод байгаа. Их сургуульчин бид нар бол яг энэ миний юу харж байгаа өнцгөлдөө их сургуульд бол ялцчгүй 3 жил нь 2 жил нь яг сайн код хичээл үзэж байгаа. Эхний жил нь 35 суур хичээл энэ төргээ байдаг шүү дээ. Янз бүрийн тэр хичээлүүд бүгднийг үзсэн гутаа тэг мэргэжлийн хичээл 2 жил үзэж байгаа байхгүй. Бид нар бол нөгөө 6 жил IT хичээл зааж байгаа. Тэгэхээр бол их сургуулийн яг нөгөө төгсөж гарах мэргэжилтэнтэй яг хүүхэд маань өөрөө хичээх юм бол адилхан хэмжээний ур чадвартай төгсөх боломжтой байдаг. Nice. Тийм онцлог байна. Түрүүний асуултан дээр би нэг юм дөрөгч. Тэр нь юу байсан бэ гэхээр та одоо ингээд амар сайн ярилцж чадчих штеп. Амар сайн ярьж өөрийгөө илтгэж ингээд өөрийн санаагаа хүмүүст ингээд хүргэж чадчих. Тэгээ та өөрөө хамгийн ярианы ихэнд би нийгмийн талын хүн биш юм байна. Ярих чадвар муу гэл те. Тэгээ миний харж байгаагаар энэ мэрэгжлийн хүмүүс ч гэсэн өөрсдөө ер нь гадагшаагаа хин нэгэнтэй ярилцах communication skill жоох муутай санагддаг байхгүй. Ер нь энэ инженерүүдэд communication skill хэр чухал гэж та бодож байна. Тэгээд энэ одоо нөгөө нэг сайн инженер болох суурь нөө эсвэл явандаа сурчхад ер нь болно доо гэдэг таны бодол. Энэ
Яг би өөрөө сайн байна ч гэж бас өөрийгөө бодохгүй байна л да. Ер нь зүгээр айгу бүрэн ичимхий хөхтгийг их сургуулийн нөгөө том лекцийн танхимд 200 хөхтөг өмнө гаргаад тавьчихар чинь хүн бол өөрөө ирэхгүй ярих чадвар сайжраад. Минийх бол зүгээр хүчээр яг тийм нэг ажлын байрны онцлогоор бол ирэхдээ өгцсөн баг. Тэгээс нөгөө хувь хүний яг ингээд сургалт мургалтан суугаа тэгж утсан юм бол байхгүй. Сайн инженер ярих чадвар бол мэдээж хэрэгтэй. Өөрөө хийж байгаа юм хилтэгдэг. Бид нар чинь софтвер инженер чинь тагаад өөрөө зөвхөн софтверийн софтвер гэдэг ойлголт баг байдгүй шүү дээ. Дандаа нэг юм имлэгийн систем те ингээд хэмдэн зургийг те ингээд бото медиа ингээд янз бүрийн өөр салбарын юм хийдэг байхгүй худалдаа шопинг мопи гээл те. Тэгэнгუთ бид нэр өөрсдөө ямар салбарын хүмүүстэй харьцаж ажиллах тэдний нөгөө хэрэгцээ шаардлагыг ойлгодог шаардлага үүсчихэд байдаг байхгүй. Тэгэнгუთ эргээд нөгөө хоорондоо зөрчил мөрчил баг байх гэрээлцлээ гоё хийхийн тулд мэдээж ярианы чадвар одоо тэрийг ойлгох чадвар хэрэг болно л доо. За окей. Тэгвэл яг энэ одоо нөгөө нэг сайн инженерийг бэлтгэх суур одоо тэг зан чанаруудыг та ингээ ярьлаа шүү дээ сууруудыг те. Энийг нь эс дээр ер нь яг ямар хичээлэр ч юм уу те. Ер нь гол бидний одоо хүүхдүүдийг ингээ баримталж яг гол скиллийг нь өгж байгаа хичээлүүд нэг ийм хичээлүүд байдаг та. Maybe одоо бас энд байхгүй хөтөлбөр дээр байдаг хичээлүүд гэж болно шүү дээ. Тэрийг та гоё онцлж хэлвэл. За манай баг донд дээр бол нөгөө IQ хичээлүүд айгүй ордог. Манайх ч нөгөө үндсэн нөгөө 3 4 5 баг сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйн хичээлүүд боёо хүүхдүүд өөрийгөө илтгэх те нөгөө ингээд за би яг тэр талыг бол нарийн сайн яхаас гэдэг ер нь бол сэтгэл зүй гэдэг нь ерөнхий томдоо хэлэхэд нөгөө IQ гэдэг хичээлийг ордог. За тэгээ хүүхдүүдийг нээж одоо хүүхд төсөл хийгээд тайз майзан дээр айгүй олон гарч өөрийнхөө пичиг айгүй их тавьдаг. Тийм хичээлүүд айгүй их байдаг. Төсөлтөд юмуд чинь бид нөгөө том ингээд нөгөө хаалыг түрээслээд тэгээ тэнцэний хүүхдүүд маань өөрөөсөө ээж аав нар болон гадны хүмүүс найзууд ингээд бүх юм ингээд танилцуулаад явдаг байхгүй. Тэгээ иймэрхүү процесс айгүй их олон явж байгаа. Тэгээ уламжлалт сургалтын аргыг яг би сургууль дээр бол би өмнө нь бол нэг IT-ийн байгууллага компани ингээд ажиллуулаад удирдах явж шүү дээ. Их сургуулийн хажуугаар. Тэгэнгუთ бол нөгөө одоо agile загвар магвараар ингээд нэмхэн DevOps менежмент дээр ашиглаж ихэн IT-ийн байсан байхгүй. Сургуулийн захирал болоод ихсэн чинь сургуулийн менежмент гэдэг юм чинь шал өөр үт юм байна. Тэгээд яг сургуулийн тэр менежментийг судлуул тэр Ken Robinson-ы тэр нөгөө Creative Schools гэдэг ном дээр хүртэл байдаг. Тэгээд сургууль дээр хэд хэдэн менежмент байдаг те. Манлайлалын менежмент, нийгэм эцэг их багш руу чиглэсэн одоо юу хүүхд зүй чиглэсэн менежмент, гих зэрэг байл менежмент шал ондоо болчдөг. Тэгээд гол барьж байгаа одоо манай сургуулийн менежмент бол ер нь нийтээрээ хүүхдийг бүтэц сэтгэлийг нь хөгжүүлэх, хүүхд бүр өөр гэсэн онцлогтой шүү гэдгийг ойлгуулад те. Тэр онцлогтод тохирсон бас хичээлийн арга технологиг ашиглая гэдэг тийм менежментээр нь явж байгаа. Энэ салбар руу ингээд одоо ороод хүүхдээ ингээд сургая гэхэд эцэг эхүүдийн үүрэг оролцоо ер нь их чухал юм. Танд ер нь таныг багц чинь яг энэ салбар руу ороход эцэг чинь хэр спорт хийсэн. Эсвэл тэр үе шаардлага өөр өдөн штэ ер нь эцэгчүүд баг те нэг хоолын лөгживэл баг болоо тэгэл гадаа тоглуулаад явж байхад өөрийгөө баг хүмүүжүүлэл явждаг те. Тэг одоо энэ эцэгчүүдийн энэ хүүхдийн хөгжилтэй одоо холбогдох уялдаа холбоо нь ер нь хэр чухал тооцогддог ялангуяа энэ IT салбарт. За эцэг эхчүүд за би эцэг аав ээжээр бол нэг шахуулаад яасан юу айгу багтай те яг нэг өөрөө сонирхол орно гэсэн болохоор яг тэр талыг бол мэдэхгүй байгаа. Тэ намайг тэр дэмжсэн зүйл нь юу вэ гэхлээр тэр компьютертэй болсон гэдээсэн шүү дээ те. Тэр бол миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн компьютер байхгүй. Тэр компьютер дээр бүх юмаа сурсан. Тэр компьютер магадгүй одоо надад олдоогүй те ямар нэгэн байдлаар надад ирээгүй бол би одоо ингэж програмаар явах уу те нэг тэр багасаа код модыг сураад ингэж явах байсан нэг үл аягүй эргэлзээтэй. Тэгэнгუთ эндээс нэг гол point нь юу гарч ирэх гэхээр эцэгчүүд хүүхдийн сонирхол хүүхэд зураг зурдаг байж болно. Хөгжим тоглодог байж болно те ингээ юу ч хийж болно. Спортын ч хийж болно. Тэр уулан дээр өөр яг зөв цагт нь хүүхдтэйгээ зөв сонирхлыг дэмжсэн тийм бэлэгч юм уу те яг тэр хэрэгцээг нь тий яг хэрэгтэй юм аваад өгөх юм бол тэр хүүхдийн амьдралыг 100% өөрчилж магадгүй. Магадгүй нэг хүүхдэд бөмбөг аваад өгөн тэр хүүхдийг 100% амьдралын шийдчих магадгүй байхгүй. Харин тий. Тэгэхээр бол эцэгчүүд тэрэн дээр жоохон хүүхдтэйгээ нээлттэй мэдрэмжтэй байгаас л гэж хэлсэн байна. Яг энэ сургуулийн орчинд одоо Nesta Education IT School-ийн эцэг эхчүүд хэр хүүхдтэй одоо ингэж амар фокуслж яаж байна. Одоо ийм нэг юм сонссоохгүй. Одоо энэ бие штэ хоёул зөв саксныг та ер нь хувь хүний хөгжил спорт энэ төр дээр нэлээд сонирхолтой баг. Энэ биед одоо эцэг эхчүүд ингээ хүүхдээ ингээд бүр багаас нь бэлддэг болсон байна л да. Ингээд 4 наснаас 5 настайгаас нь эхлээл. Тэгэл бие мах үед сэтгэл зүй ингээд бүр тэг ингээ нэг хүүхдүүд чинь 15 хатад ирэхэд ингээд баг ингээд бүрэн боловсрцсан амар гарууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдийг яг одоо энэ бэйд оруулна гэдэг. Одоо энэ бэй рүү оруулчих юм бол манай гэр бүлийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдөн гэдэг тийм одоо калчер нь Америкт амар дэлгэрсэн гинэ. Тэрэн шиг одоо IT-ийн бүүн байж тээ эцэгчүүд за хүүхдээ одоо багаас нь maybe би хүүхдэд тэгж магадгүй байхгүй. IT-гаар нь ингээд явуулъя. Бүр эхнээс нь биелдэ энэ гэдэг шиг тий. Тэгж хэр serious ханддаг болж байна. Тэгээд хэр одоо сургуулийн үйл ажиллагааны эцэгчүүд амар юм seriousтэй танд шаардлага тавиад би хүүхдээ ингэмээр байна гэдэг ч юм уу тий. Үүрэг оролцоо өмнө таны авьяасаа 10 жилээс бүр шал өөрөж чадчихна.
Үүрэг оролцоо яг огцом өөрчлөгдөх. Яг эцэг эхчүүд нөгөө сэтгэл зүй хүүхдтэй харьцуулдаггүй те дээр үчим бол хажуу айлтаа харьцуулаад ингээл явдаг шүү хүүхдтэй тийм бол одоо харьцан гайг болж байгаа. Эцэг эхчүүд маань яг энэ нийгэмд бас нэг завгүй бидэртэй адилхан төгжрэл ингээл явж байгаа. Ер нь бол баг ангид нь айгүй их анхаарна. Дунд ангид нь анхаарна. Ахлах явах тусмаа жоохон анхаарна багасчтэй. Тэгээ яг төгсөх үед нэг анхаарна те. Тэгэхээр эцэг эхчүүдийн тэр оролцоо багштайгаа их ойрхон. Тэгээ сургууль мургуул дээр ч гэсэн тэ хурж ирээ шууд надтай тэр уулзч молцоо айгүй баярлдаг байх хүүхдээ ингээд хараад ингээд уулзаад явж хахад. Тэгэхээр оролцоо бол тодорхой хэмжээнд бол нэмэгдэж байгаа. Гэхдээ яг тэр нөгөө NBA юу бэлтэн гэдэг чинь тийм бол байхгүй л те. Ер нь бол хүүхдүүд бол өөрсдөө бие даагаал ер нь бол тэхэл ёстой шүү дээ. Одоо цаашаа бие даах хэмжээ ахлах дээр болонгой бие даах чадварыг бол маш сайн байлгах ёстой. Эцэг эхчүүдийн оролцоо бол хүүхдэд дэмжих, сонсох, хүүхдтэйгээ ярилцах тэр хэрэгцээг нь бол хангаж өгөх хэрэгтэй. Багш хүн яг бэлтгэгдэж бий болд юм уу эсвэл үнэхээр төрд юм уу? Та юу гэж бодож байна? Одоогийн боловсролын яамны сайд Наранбаяр гэдэг хүнтэй би хуучин томьёод ажилладаг байхдаа нэг подкаст хийсэн юм аа боловсролын. Гэсэн чинь багш хүн төрд юм уу? Эсвэл ингээ зүгээр сурж болд юм уу гэд асуусан чинь мань хүн багш хүн бол төрдөг гэсэн юм. Таны бодол? Миний бодлоор яг тэгж бодож байгаа. Одоо жишээлбэл би одоо IT-ийн инженеруудыг багшлуулах гэдэг байгаа байхгүй юу? Айгүй олон багш хайсан. Тэгээ мэдээлэл зүйн багш гэдэг ингээд өгсөн байдаг шүү дээ. Тэгэн гут ур чадрууд нь нэгдүгээр заримдаа хүрэхгүй, тэ заримдаа хүрлээхэд нэг хандлага харилцаа, тэ тэр нь бол хүрэхгүй энэ тохиол айгүй олон байдаг байхгүй юу? Гэтэ мэдээж сайн багш нар бас байгаа. Манайд ч гэсэн нийтдээ 10 мэдээлэл зүйн багш бас 2 мобис төгссөн мэдээлэл зүйн багш нар бас байгаа. Тэгээ ингээ явангууд заримдаа 20 жил багшилсан тийм багшаас 2 жил багшилсан ч юм уу те жил багшилсан залуу багшийн сэтгэл болон тэр зүтгэл те заая гэсэн сэтгэл хүүхдийг ойлгож сонсоё гэсэн сэтгэл нь хамаагүй бас сайн байх тохиол байдаг. Тэгэхээр ер нь багш гэдэг хүн минийхэр бол яг 50% төвж 50% өөр бий болж бүрэлддэг болол гэж боддог. Та ер нь багш хүний одоо энэ характер одоо хандлага энтрийг ааваас ер нь авсан уу юу? Магадгүй тэр чинь аргагүй шүү дээ. Ингээд тэрний багасаа тэр миний 0 настайгаас эхлээд 10 20 жил хамт амьдэрсэн юм чинь бол тэндээс л авсан л. Ааваасаа суралцах юмнууд юу байсан яг багш хүний хувьд? Та сүүлд одоо багшилчаад одоо шүтээсийн багшилчлаа шүү дээ. Мэдээж тэнд одоо амар удаан багшилсан хүн ааваасаа бол нэлээд олон юм асууж байгаа баг. Тэгэхэд ааваасаа ер нь сурсан ч юм уу тэр зүйл гоё хайлайт хийх зүйл байна. Ер нь асууж бол сураагүй. Асуугаад явбал биш нэг шаардлага өндөртэй математикийн багш гэсэн би математик аваар бараг заалгаж байгаа байхгүй. Нөгөө загнуулчаад байдаг те хоорондоо нөгөө яхаар нөгөө өндөр шаардлага тавьдаг. Тэгээ загнуулчаад байдаг. Тэгээд ганц зүйл нь юу вэ гэхэлэр аавд нэг ганц зүйл одоо нөгөө хичээл үзэжсэн манай гитэмсийнхэн бүгдээрээ л бас мэдэх байх л та. Хичээл тэр хүн одоо 35 жил 40 жил багшлалаа шүү дээ. Одоо пенсэндээ суудсан те. Тэгэн гут тэр хүний сорилын материал, бие даалтын материал хүүхдүүдийн даалгавар жил болгон улирал болгон хизээж тавтагдахгүй. Үргэлж сайжруулдаг. Вау. Бүр үргэлж яг тийм багш ер нь ихэнх багш нар бол нэг өгүүлэхэд гурилддаг байхгүй. Байнгын копидол явчихдаг байхгүй. Тэр нь жил дамж оюутнууд нэгээ явж идэг те. Тэнгууд хизээж тавтагдана гэж байхгүй. Тэнгууд би одоо нэрийг одоо ингэж яаж болохгүй ямар ч байсан энэ зэрэгтэй байна да гэж ерөнхийдөө бодож чийдэг. Гэтэ би бас чадаагүй л гэж боддог жоо харамсалтай байна. Бас одоо ингээд бас хажуугаар нь ажил хийгээл те нэг компани байгуул ингээд явах байсан. Гэтэ тэр нь л үргэлж тэмүүлдэг байсан. Үргэлж тэмүүлдэг байсан. Одоо за ямар хүнийг та ер нь одоо багшаар сонгоё гэж ер нь бодож байна. Тэр суурь одоо нөхцлүүд нь ер нь юу вэ? Яг одоо ингээл цаасан дээр ингээ байдаг нөхцлүүд шүү дээ. Одоо жишээл манай нэг юм найз байлаа гэж бодъё. Амар сайн IT инженер, senior төвшний инженер. Тэгээд үнэхээр ингээд ажиллаа хийгээд жоохон бооринг болцсон. Тэгээд хажуугаар нь би ер нь багшлаа гэх юм бол та тийм одоо senior инженер төвшний хүнийг авах юм уу? Эсвэл ямар шаардлагууд явах вэ? Шаардлагууд дээр бол за эхлээд нэмэгдэж мэрэгжлийн ур чадвар сайтай. Хүүхдүүдэд ер нь ширээний ардаа суугаал програм хэмжээний багш дээр бол яг ширээний ардаа суугаал онл мэддэг багш бол ерөөсөө хэрэг бол байхгүй. Яг өөрөө үйлдвэрлэл дээр үтцсэн зовлонгийг мэддэг болсон. Тэгээ хүүхдүүд бол олон юм асуун шүү дээ. Мянган юм асуун. Тэр болгоныг нь хариултыг нь хайж олоод олцдог. Өөрөө бас гадралдаг мэддэг байх хэвээр. Тэгэхээр мэрэгжлийн ур чадвар нэгдүгээрт. Хоёрдугаарт яг тэр нэг за яг хэлэхэд айгүй хэцүүгээр одоо юу гэх мэдээж нэг юм илтгэж өөрөөхөө гоё танилцуулж бас ярьдаг. Тэгээд хүүхдийг одоо нэг хүүхд бол нэг багш жоох муухай харьцснаас болоод тэр хичээл хийжээш дургу болчих магадaltaй байхгүй. Тэгээд математикта дургу болчих хүүхд олон байдаг шүү дээ. Амар байдаг шүү дээ. Тэгэнгუთ хийжээш тэхээргүй. Хүүхд гэдэг чи өөрөө айгу ингээ цагаан цаас гэдгийг ойлгоод тэр чинь 18 16 хүртэл жоохон л хүүхдүүд байдаг байхгүй. Тэгэнгუთ түүнийг ойлгодог. Тэгээд ингээд харилцаан дээр айгу сайтай. Ингээд юм асуухт нь бол ингээл айгу гоё дүлгөөхөн тиймэрхүү характертай хүнийг бол багшаар гэж яаж сонгож авна. Аха. Тэнгүүд за одоо нэг ийм асуулт байна. Их сургууль яг ямар инженер хүнийг бэлтгэх ёстой юм? Одоо Nest Education IT School шиг яг юм ерхий боловсролын сургууль яаж
инженер хүний одоо суурь тавих хэрэгтэй. За одоо ингээ актимууд гэдэг юм өөр ингээд сургалтын төвүүд тий. Одоо актим гэдэг нэртэй сургалтын төвүүд л гэж ойлгоход болно тий. Тэр нар яаж бэлтгэх хэрэгтэй. Тэгээ би нэг хүний одоо та хоёул подкастын өмнө ярьжсэн шагаах ахаас би юу сонсч байсан бэхээр их сургууль бол ер нь ресерчер ингээ бэлтгэх хэрэгтэй. Яг юм судлаач. Тэгээ эсвэл одоо багшлах хүмүүс их ч юм уу тий бэлтгэх хэрэгтэй. Яг энэ актимууд бол үнэхээр богино хугацаанд бүх ур чадвар ажлын байран дээр хэрэгтэй бүх ур чадваруудыг ингээл суулгаад ер нь ажиллах инженеруудыг газ бэлдээд байх хэрэгтэй гэдэг. Энэ дээр таны бас үзэл бодол ямар вэ? Энэ дээр миний үзэл бодол яг ер нь бол нөгөө нэг сургалтын төвд богино хугацаанд тоос хурагч бэлдэж байгаа байхгүй юу? Ер нь бол тэ девелопер кодер гэдэг нөхцөлийг одоо бэлдээд байна гэсэн үг. Яг сул тал байна, сайн тал байна. Тэрийг бол яриул бол удаа юм болно. Их сургууль бол бакалаврын төвшөндөө бол мэдээж инженер бэлтгэн. Өөрөө ингэж ажиллаа хийдэг те кодоо бичиж чаддаг инженер бэлтгэн. Магистр докторийн төвшөнд бол мэдээж судлаач бэлтгэн. Доктор бол цэвэр багштай доктор хийж байгаа өөр багшаа профессор л хийх хэрэгтэй. За гэдэг ч юм уу иймэрхүү байдаг. Тэгэхээр нөгөө үүрэг оролцооны хувьд бол яг л бакалавр бол инженер бэлтгэх хэрэгтэй. Сургалтын төвд бол стол яг олон жилийн сургалт биш бол кодеруудад тий тоос уурдаг тийм девелоперуудад бэлтэнэ гэсэн үг. Тэр дундаас ганц нэг 2 3 гоцгоор нь ихэнхэн зүгээр тоос хургч бол дуусах юутай гэсэн үг. Ягаад гэвэл чинь математик тий дискрет их сургууль чинь дискрет математик тий янз бүрийн зүйлсийг бол зааж шүү дээ. 10 жил бол арай ондоо. 10 жил бол бид нар бол юу зорж ийн гэхлээр тэр хүүхэд ирээдүйд эмчж болж магадгүй, цагдаач болж магадгүй, юу ч болж магадгүй байхгүй. Тэгвэл тэр хүн амьдралдаа үргэлж програмчлал болон эсвэл ямар нэгэн мэдээлэл технологийн одоо UX UI-г манай заадаг байхгүй. UX UI гэдэг 3 жил заадаг. Тэрний ур чадвар нь байхад тэр хүн хормын урилга асуудалгүй хийчдэг те. PPT тайсан чи юугаа айгуугаа хийлцдэг. Тэгээ кибер аюулгүй байдал буюу интернет орчинд аюулгүй ингэж харилцаа сурчдаг. Ерөнхийдөө ямар ч мэрэгчлэр сурсан IT-г хаанаач орхихгүй, IT-г бүгдийг мэддэг тийм одоо ихэнх гадралдаг тийм хүнийг л бүтээх зорилт. 10 жил бол ер нь бол тийм яг инженер бэлтгэхээс илүүтэй. Тоосго өргөж гэдгийг та яг юу гэж тодорхойлно? Одоо манайх 100 айлын би чадна гэдэг шиг хүмүүсийг яриад байна уу? Эсвэл за мэдээж тоосго өргөж бэлтгэдэггүй өөр бас сургалтууд төвч байж магадгүй. Тийм. Тэрийг та юу гэж ойлгоод байна? Ямар хүнийг тоосго өргөж гэж IT салбартууд тий. Яг зүгээр ер нь тоосго өргөж гэдэг яг би бол нэг тэгээ томьёолцсон юм байна л да тий. Тэгээ өөрөө ч мэдгүй томьёолч зүгээр санаа нь юу вэ гэхээр бид нар одоо ч юмс би асуувал нэг ингээд хөөхөн жижигхэн мотоциклын доо нэг байшин бариад тэнцэнэ гаражийг үл барьсан шүү дээ. Тэгвэл ингээд 3 давхар 4 давхар байшин тий 10 давхар байшин гэж 100 200 жилийн настай юм бариад тэр нь ингээд гоё ажилдаг нэг юм байр гэвэл шууд барьж чадахгүй шүү дээ. Зураг төсөл хэрэгтэй, архитектур хэрэгтэй тий ус цахилгаан бүх юм тооцоонтой хэрэгтэй. Тэгэхэд гол инженер гэдэг чинь зөвхөн одоо яг одоо нэг би ч гэсэн бид манай 10 жил ч гэсэн зааж байгаа нөгөө Next.js технологиудыг заахад хүүхдүүдийг хэрэглээгээл нэг апп хийгээл тэр бол ялч нийгэмд бол хэрэгтэй зүйл тэрийг ихэнхэн сурах ерөнхийдөө шаардлагатай. Тэгэн гууд цаатлын бүр архитектурыг ойлгодог тийм инженерүүд бас хэрэг болох байхгүй. Тэрийг их сургууль нь бас өрийн тавьж өгч бэлтгэх хэрэгтэй байхгүй. Nice. Одоогоор та тэгвэл Nest Education IT School өрсөлдөгчийг юу гэж харж байна? Ямар өрсөлдөгч нар байна танд? Өрсөлдөгч гэж ерөнхийдөө харахад жоохон хэцүү байдгийг харахгүй байгаа гэсэн үг. Ягаад гэвэл энэ ялгаагүй нөгөө манай монголчууд ч энэ ийм судалгаа идэх байхгүй. Би ингээд багтаа ингэж боддог гэсэн. Багч байхдаа яг 10 жилийн өмнө 24 тавтаадаа ингэж боддог байхгүй. Монголын хамгийн сайн инженер болол тэ дэлхийд би ерөнхийдөө талнаа гэж чи өдөр шөнөгөө тэ нэг 100 гаруй веб хийцэн гэж өстө зогсоо зөгөө бичих хөөхдөг байхгүй. Тэгэн гут тэр тех боломжгүй юм бэл. Яг бидний чи 2 цаг төгжирч чинь ар гэртээ цаг зориулж чинь тэ. Тэгэн гут энэ итгэхт болохоор 5.8 сая софтвер инженер дигрит хүн байгаа. Тэгэн гууд одоо сүүл Вьетнамд бас амар орж ирчихсэн тий. Тэд нар чинь бол нэг хоолныхоо төлөө эсвэл баг ар гэр амбулынх хамт садныхаа төлөө хөдөлмөрлөж байгаа хэрэг. Тийм байхад бол тэдний нөгөө зарцуулах цагийг бол бид нар яагаад ч барахгүй юм бэ тий. Тэгэн гууд гол асуулт нь юу вэ? Өрсөлдөгч. Тий өрсөлдөгчийн хувьд бол ялгаагүй энэ монголчууд бид нар жоохон тэгэхээр тэр сургалтын төвч nice тий сургуулууч nice 10 жил бүгдээрээ ингэж гарч ирээд явал Монголынхоо энэ IT гэдэг экосистемийг бүрдүүлэгч байхгүй хүний нөөцөөс нь бүрдүүлэгч тэр бүгд хамтраад гоё байх хэвээр гагцгүй ганц шүүмжлэлтэй зүйл нь юу гэхлээр зарим нь хэлсэндээ хүрэхгүй тохиол байд юм шиг байна энэ зөвхөн сургуулиудтай одоо ингээл тим юм бэлтгэн ийм багштай гээл тий тэгэн гот очингууд ганцхан багштай тэр багш нь ур чадваргүйч байт юм уу тий тэгээд тэр чинь айгу сонирн байхгүй нэг сургуулийн сургалтын төвд одоо итгээд нэг 100 хүүхэд очлоо шүү дээ тий. За 100 хүүхэд байлаа гэж тооцох юм бол тэр хүмүүсийн цагийг яахан үнэлэхгүй байгаа. Тий амар их тэр хүмүүс чинь мөнгө бол окей дараагийн асуудал байхгүй. Мөнгө бол ингээд хүн ингээд төллөө. За тэрийг хайчи. Тэгвэл тэр хүн 100 хүний бүтэн ингээд хэдэн сар жилийн хөдөлмөрлийг ингээд хошин татах шаардлага байхгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол тэрэн дээр маркетинг дээр үнэн байгаас ээж авнараас тэрэн дээр шүүлтүүртэй хандаж сураасаа л гэж үздэг. Та буцаад их сургууль багшлах гэж юу боддоо? Миний амьдрал ер нь тэгж дуусах байхаа.
Яагаад тий. Жохон ингээ босрлын тэг үнэгүй багшлах байх. Ер нь бол цалинж авахгүй багшлаа гэж би өөрөө очих байх. Санаа нь яаж яах гэхээр надад 20 жил код хийсэн үнэр хичээл залах боломж айгүй баг гараагүй байхгүй. Манай багш нар ч өөр 2000 оны их үед төгсөөд тэгээд намайг оюутан баг тэгэхээр 10 жил болж байсан л байхгүй. Одоо би чинь 2021 жил яг ингээ код хийж явж шít. Яг мэргэжлийн төвчөнд бол 10 жил байх л та. Тэгээд ингээд явангууд тэр хүүхдүүдийг азтай ойлгомоор байгаа байхгүй. Тэгээ би дэлхийн сайн инженер болж чадахгүй юм байна. Би Монголын сайн инженер болж чадахгүй юм байна, тий. Тэгэнгუთ би Монголын сайн багш ч юм уу, тий. Ягаад нөгөө нэг намайг үзэж байгаа оюутан сурагчид 30 жил цэвэр инженер хийсэн, 40 жил цэвэр код бичсэн хүнээр ягаад үг сонсч хичээл залгаж болохгүй гэж тий. Тэр хүүхдүүдийг арай тэнд бол би ганцаараа жоох тий. Гарын 5 уранд байж болохоор юм шиг санагдаад байна. Тэр нас ер нь хизээ ирэх бол тань. Тэгэл дахиад 10 жилийн тий. Юу гэж 10 байдгийг намайг арай л хөгшин гэдэг шүү. 10 биш. Сая 20 жилийн код хийсэн бол мэргэжлийн төвшөнд код хийсэн бол 20 жилийн багшлах ярьж байгаа юм шиг эхэлчих юм шиг. Тийм яг насны хувьд бол яг тэр нэг 55 маа хүрээл те. Тэгэл нэг 55 хүрээ 60 хүртэл нэг 10 жил профессор хийгээл тэгэл дуусна л гэж бодчих. Nice окей. Би таныг хөгшин гээгүй шүү ерөөсөө. Нэг гойс дундуур сонирхолтой яриа оруулахад юу гэхээр би таныг хамгийн анх хаанаас харж ирсэн бэ гэхээр нэг веб хөгжүүлэгчдийн групп гэдэг группээс харж ирсэн байхгүй. Би тэнд өөрөө нэг анх яаж орсон бэ гэхээр нэг WordPress дээр би нэг веб хийгээд за тэрийг одоо хийн гэж ярих юм уу угсна гэж ярих юм аа мэдээж л код бичихгүй л байгаа. Тэгээд WordPress дээр вебтэй болъё гэж доо. Тэгээд instant article гэдэг зүйлээр Facebook дээр ер нь жоохон мөнгө олё юм болъё гэдэг чинь ингээл 17 таа хөвгөл байгаа шүү дээ. Тэгээ гэж одоо тэгээ веб хөгжүүлэгчдийн групп дээр WordPress-тэй холбоотой юмуд аягүй асуудаг байсан. Тэгсэн чинь ер нь энэ группийн админ гэж ямар хүмүүс байд юм бэ? Энэ группийг ямар хүмүүс нээсэн гэдгсэн чинь дунд нь та байна админ дээр. Тэгээд Монголд нэг юм 2 групп л үүдэн штэ амар амархан дизайнеруудын баригаац ч илүү тий. Тэнд болохоор одоо жинхэнэ нөгөө нэг дизайн хийдэг, UX, UI хийдэг нөхдүүд нь байгаа. Веб хөгжүүлэгчдийн групп дээр болохоор жинхэнэ нөгөө нэг инженерүүд нь бүгд байгаа. Гэхдээ яг сайнууд нь бол нэг жоох ингэ чимээгүй байх амлахтай. Яг нөгөө нэг бас ингээд халтур хийж мэдэг айгу итгэвтэй хүмүүс нь болохоор өдөр болгон ингээд айгу итгэвтэй байдаг тий. Ер нь бол баг тэр хоёр групп байхад л ингээд Монголын баг дизайн, тек ингээд индастри хүний нөөцөөр тэнд байгаад байгаа хэрэг тий. Энэ групптэй холбоотой түүхээс та авалцвал ер нь хизээ энэ групп ер нь нэгдсэн. Тэгээ та хизэнээс ингэж админ болов үүсгэн байгуулагч нь байсан уу? 7-8 админтэй. Яг үүсгэн байгуулагч байгаагүй. Энд чинь 10 онд билүү 11 онд групп нэгжсэн хамгийн анх. Тэгээ тэр групп дээр анх би нөгөө амир оюутан байгаа шүү дээ. Тэгэл айгүй их хүмүүс юм дээр хариулдаг те. Шинэ юм сурснаа хуваалцдаг гэсэн. Тэгэн гут манай бас нэг хин байла. Манайс 7-8 л байхгүй. Бас нэг веб хүчний группгээ цаанаас холбоо энэ төр байдаг. Тэгээ ингээ явган гут тэр нэг админ болох хүсэл тавиад яг гоё хариулаад байна те итгэвтэй байгаад байна гэл. Тэгэл яг админ болж тэрнээс хойш бол нэлээ итгэвтэйгээр хариулаад бидэлгээ шеэрлэл хаяада видео бичдэг гэвэл тэр мэргээ шеэрлэл явдаг гэсэн. Одоо жоохон итгэхгүй байгаад байна. Ялцчихвал. Одоо ч яг нэг үе ятад үнэхээр итгэхгүй болчлаа тий. Тэгсэн. Тэгээ нэг бүр яг за нэг 5-6 жилийн өмнө бол бүр ингээд асдаг байсан шүү дээ ингээл аим. ChatGPT байлаа шүү дээ. Харин тийм байлаа шүү дээ тий. Одоо тэгээд баг хүн болгон ChatGPT гэсэн асуучдаг хат тий. Таны одоо өдөр сүнд ашигладаг AI юу вэ? Copilot ChatGPT. Яг Copilot ашигладаг. Код бичгээд нөгөө VS Code-оор extension болоод ороод ирнэ. Тэгээ нөгөө кодоо ингээд автомат бичүүлэх юм асуух тий perfection хийгээд асуулах үедээ бол ашиглаад явдаг. Ашигладаг болох одоо AI-д ашигладаг болсон үе тэрнээс өмнөх үе хоёрын таны бүтээмж юу хэр одоо нэмэгдсэн гэж бодож байна. Ашигладаг болох үеийнх нь мэдээж хамаагүй нэмэгдлгүй яах вэ? Бид нар ч нөгөө дизайн өрөөл ингээл нэг юм олон хуулаал те ингээл мэддэг юм олон хийгээд байх нь аягүй төвхтэй байдаг. Тэр бэрийг бол автоматар хийлгэж чинь өөрөө зөвхөн шийдлээ бодно, холбоно. Тэгээд нэг AI ч бас 100% төгсөхгүй шүү дээ. Тэрийг бол засаад явна гэдэг. Тиймэрхүү ажлуудыг хийх нь илүү бас хэлбэр байдаг. Ер нь бол таны бүтээмж баг хэдэн X нуурсан? 2X баха. Хажуудаа 2 нөгөө жуниор инженер тэмцэгт явж шүү дээ. Яа. Ялч тийм юм байгаа. Үнэхээр нөлөөлж чинь тий. Тэг би бүр сүүлд нөгөө нэг савчгтэр нэг бичлэг үзсэн чинь ингээд ChatGPT одоо 4 өвн л ингээд цаасан дээр ингээд скетч зураг зураад тэгээ тэрийг ингээд яг бодит юм шиг зураг болгоод YouTube-ийн thumbnail заяа. Тэгээ тэрийг бодит юм шиг зураг болгоод тэмүүтээ би өөрийнхөө царайг ингэж явуулангуудаа наа хүнийхэн царайг миний царайгаар савьчихоо гэсэн чинь зүгээр амар генерейт хийж гаргаж ирж хэлсэн. Яг хоо одоохондоо суперыг начиг харагдахгүй байгаа нэг жоохон хятад залуу шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол энэ цаашдаа ер нь гайг болох нь бол гайг болчихвол цаг хугацаанд судлах супер сурч байгаа юм чинь. Тий. За тэгээд хоёул буцаж нөгөө нэг багшийнхаа юунд ороход би нөгөө нэг энэ зун чинь нөгөө нэг энэ зун өнгөрсөн жилч дээр Kendrick Lamar ер нь сошиал дээр нэлээд од боллоо шүү дээ. Drake Kendrick Lamar тэгээд сая Super Bowl маал гээд. Тэгээд би Kendrick Lamar-ын сториг ингээд үзчихсэн чинь Kendrick Lamar-ыг яг энэ амьдрал руу ингээд хөтлсөн үнэ нь 10 жилийнхэн багш байгаа байхгүй. Уран зохиолын багш нь.
Тэгээд мань хүн нэг юм уран зохиол, story telling гэдэг амар дуртай болгоцсон. Тэнгүүд надад ингээд за хүнд ингэж нөлөө үзүүлэхдээ ер нь их багтаа хамаагүй мэн те. Нэг учир зүггүй Google-ийн инженер ирэл шүтээстэр ирэл шууд ингээд юм ярина гэхээсээ илүү те. Яг тэр зөв хандлагыг нэг анхны хүн яг яаж суулгаж өгч ин гэдэг нь айгу чухал санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд яг одоо ингээд хүүхдүүдийн attention ингээд нэг зүйл дээр төвлөрөх хугацаа ингээд айгу багассан. Амар ингээд анхаарал сахих боломж үнэхээр ихссэн. Одоо 10 жилдээ бол би яалчгүй ингээд нэг самбарлуу хараад ингээд харцдаг гэсэн. Одоо л хүүхдүүд ингээд уцаараа ингээд оролдог ч юм уу те. Эсвэл ингээд хэрэглэдэг девайсууд нь хүртэл 2-3-аараа болцсон. Тийм үед та ер нь яаж ямар арга барилаар хүүхдүүдэд attention-ыг авахыг өрнө гэж байна. За наа чинь бол ялчгүй тийм юу болчиход байгаа. Асуудал болчиход байгаа. Санаа нь яаж юм гэхэлэр нөгөө зарим ээж аав нар нөгөө технологиг хүүхдэд технологиос хол байлгацсан ээж аав нар байд юм бэл. Нөгөө нэг хорчдөг те. Нөгөө хамгийн нэг өөрөө юм мэдхгүй байхаар хориод идэг шүү дээ. Ер нь тийм янз бүрийн тийм юм одоо нийгэмч гэсэн үзэгдэл байдаг шүү дээ те. Уцхаалаг уцлуу ойртол компьютер их байх юм бол чи муу гэж хорчдөг. Тэгмүүд ахлагтай болонгоо тэр хүүхд чи өөрийн үзэл бодолтой ахлагын хүүхд чинь тийм байдаг шүү дээ. Би өөрөө мэднэ гэж өрөөндөө ороод хаалгаадаг ч юм уу те. Тийм асуудлууд байдаг. Тэгэнгუთ гинт тэр нөгөө эрх чөлөөтэй хэрэглэн төрөнгүүд утас болон тэр нөгөө сатар хэрэглээ аягүй ихтэй болчдөг. Тэгээ их шортс одоо рилс аягүй их болчлоо шүү дээ. Тэр мэрийг үзсээр анхаарал сарних чадварууд ер нь их муу болсон. Энэний тухай нэг хоёр номыг бүр ингээд зорж одоо нөгөө заримын товч заримын нэгэ гүйцэд ерөнхийдөө харсан. Тэр нь болохоор Cal Newport-ийн энийг одоо нэг хүн болгон уншуулсаа гэж үздэг Cal Newport гэдэг нэг Georgetown-ы их сургуулийн computer science-ийн хүн. Гэхдээ ерөөсө computer science-ийн ном бичихгүй. Deep work, тэгээ digital minimalism, slow productivity гэдэг нэг иймэрхүү ном бичдэг байх. Дандаа нэг бүтээл яаж гаргах вэ, яаж төвлөрөх үү гэдэг. Одоо монголоор гүн үйл гэдэг байгаа шүү дээ. Гүн үйлд яаж орох вэ гэх тийм номнууд байдаг. Тэгээ хүүхдүүдийн анхаарлыг яхад суралцгуу дээр ороод эхлэнгууд нөгөө active learning, идэвхтэй сургалтын арга, project based арга, interleaving арга энэ төр гэдэг нэг тодорхой аргууд байдаг. Тэгээ одоо хичээл цагтаа жишээлбэл одоо би нөгөө Netflix-ийн хамтаа хийцгээе гэдэг бол үздэг юмыг нь хийгээд ахаар хүүхд сонирхож байгаа байхгүй. Одоо дараагийн хичээл дээр ингээд онгод Монголзын сайт байгаа байхгүй. Онлайн шоп захиалдаг. Энийг би хийчихье гэл те. Ингээд анги дээр ингээд ерөнхийд нь үзүүлээд гэртээ видео хичээл хийчээд тэгээд тэрийг та нар үзэж хийгээд дуусгаад энэ модулыг өөрсдөө гүйцээг үлдээчихдэг байхгүй. Тэгээд ингээд нэг иймэрхүү байдлаар нь хүүхдүүдийн хичээл анхаарлыг татах иймэрхүү орлогууд тавьдаг. Нэг сонирхлыг нь оруулж ирж штэ тий. Тэгээ нэг технологийн салбарын гоё юм нэг тэр юм да тий. Ингээл яг өөрийнх нь дуртай амиг шууд өөрөө бьюлт хийх боломжтой тий. Тоглоом хийдэг ч юм уу тий. Тэнгэл үнэхээр ингээд яг утаснаас илүү тэр илүү attention татах магадaltaй байгаа байхгүй тий. Нэг 10 жилд чинь нэг юм бид ш. Нэг ийм бичлэг та үзчихсэн үү? Америкийн одоо ч юм уу гадаад Европын 10 жилд болохоор химийн багш нарын нөгөө нэг хийж байгаа хичээл дээр хийж байгаа юм ингээл туршилттай ингээл бүргэлж байгаа л тий. Тэс чи Монгол хүмүүсийн химийн хичээл дээр хийж байгаа юм гэсэн чинь зүгээр хууламжлал хийгээ сууж идэг шиг тий. Технологийн салбарт энэ ингээд туршилтууд хийх нь өөрөө айгу сонирхолтой тий. Та хүүхдээ өөрөө ерөнхийдөө технологитой ойрсуулж байна. Одоо хүүхдийн чинь хувьд таны хувьд нэг анхны компьютер гэж ийсэн шиг хүүхдийн чинь хувьд нөлөөлж байгаа тийм одоо зүйл байгаа юм. Байгаа гэж та юу харж байна. Та юу хүүхдээ би бол эрэгтэй хүмүүсийн хүүхдээ мэддэггүй л ах гэж та. Тий. Яг нөгөө YouTube яг үзэж байгаа контент нь аим шиг болон тэр нөгөө болохгүй юмнуудыг үзүүлэхгүй болохоос биш нөгөө ерөнхийн нөгөө хөрхөн бичлэгүүд Mr Beast одоо үзэхээс яхад те нэг Strokes to Winch байдаг лөө тэр бичлэгүүдийг бол үзээ явдаг. Тэрнийхээ ашгаар англи аягүй сайтай. Надаас илүү сайн сонсгол мосголтой болсон ч юм уу те жоохноос 10 настай гэхэд ингээл тэр бичлэгүүдийг 100% ойлгож кэшэж бариад байгаа байхгүй. Тэгсэн чинь би бол тэр чиж ингээл явангуулснаа 90% те хурд ярьсныг ойлгохгүй ч тэр нөхөр ингээд бүгдийг ойлгочод ингээд суугаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд тэгж байна. Компьютероос тоглож байна. Гэтэ мэдээж цагийн хязгаартай 7 хоногийн тоглолтгүй 3 өдөр байгаа. Үлдсэн өдөрт нэг цаг 30 минут 2 цаг тоглолдог ингээд юм байна. Та өөрөө хязгаартай тоглолдог байсан. Надад бол тийм хязгаар байгаа. Тоглох үед бол тийм хязгаар байгаа гэхүү. Тэр нөгөө нэг донттлаа тоглодог байсан тий. Та ер нь донтчихсан компьютер. Хэсэг тийм үе байсан. Тэг чинь би нөгөө 10 жилд интернет кафенд ажилладаг гэсэн хэрэг. Нөгөө форматлж чаддаг болохоор интернет нөгөө PC камерын ах нар нөгөө хажуудаа солгочдөг тий. Тэгээл энийг янзлын интер гээл. Тэгээд ер нь хэсэг бас тоглосон үе байгаа. Би бүр нэг удаа ингээд бүр тоглосоор байгаа донтоод тэгээд тэр нөгөө контр тоглодог гэсэн. Тэгэл тэр үед ч одоо тохойд Монголд ч ингээд нөгөө сервер гээл амар нэртэй байгаа сервер тэгэл оронгууд ингээд цол мал авдаг те баригад ингээд минерал жама энтер гэл те тэгмэд хүртий хүүхэд ингээд тэрэндээ ингээд донтоод ингээд би цол ахмаар байна гэдэг донтоод тэгээ үнэхээр сүулдэ донтоод донцсныхаа араас үнэхээр ингээд хязгаарлалтууд орж иж байгаа байхгүй. Тэгтээ би яг ер нь за тэр ихтэй амар муу юм хэлчихэж би магадгүй нэг донтчууд ер нь айгуу чухал санагдсан надаа. Дараа нь дахиж донтохгүй ч юм уу тэр зүйлийг нэг тийм спешиалэр хүлээж авахгүй яг юм тунгийн тааруулах төсөл нь бүрчтэй биш санагдсан. Тэгэхээр та яг хүүхэдтэй компьютерийн
хязгаарлалтай ер нь бол тоглолт юм байна. Тэгээ цагийн хязгаарлалт. Угаасаа нөгөө насны дэлхийн эрүүл мэндийн байгууллага насны онцлог шүү дээ. Хүүхд дэлгэцийг тэдэс минут ширтнэ энэ төр гэдэг. Мэдээж одоо хүүхдүүдийн хэрэгэлдэг дэлгэц бидний хэрэгэлдэг дэлгэцний тоо хоёр шал өөрлөх л та. Дэлгэцний хэрэглээний нөгөө харах юу нь өөр болчих тий. Дээр чинь нөгөө CRT гэдэг хойноос нь баг ингээд ширээнийг ир шаарддаг бол штэ нүүдэн улаагаал тий. Одоо бол ингээд айгүй тийм нүдэнд ээлтэй болцсон байхгүй. Ер нь нөгөө эцэгчүүд яхад бол нөгөө утаснаас илүү компьютер илүү харуулвал зүгээр. Ер нь бол утсаараа тоглоод байвал компьютерийн тоглоомд оруулах нь дээр ер нь бол чинь ойрхоноос тий ингээд хараанд айгүй муу байхгүй. Компьютер бол ер нь гайгүй тий. Эцэгчүүд ер нь хүүхдэд технологид ингээд сонирхолтой байгаа эсхийг нь одоо яг хоёрын софтвер инженерийн чиглэлээр явах хүсэлтэй байгаа энэ төр гэдгийг нь ер нь яаж траклах вэ? Одоо ч бүх хүүхдүүд утас сэргэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за энэ хүүхд ингээд утас сэргэлж байгаа болохоор энэ хүүхдэд одоо софтвер инженер болох ч юм уу тэр тал руугаа сонирхолтой юм байна гэж мэдгүй. Ер нь зөв хүүхдийг инженер болох хүүхдийг ер нь анханаас нь ямар хандлага интерес нь анзаарч ер нь барьж авал зүгээр л. За энэ дээр яг нэг шууд хариулчих юм жоохон хэцүү байна. Зүгээр би бол юунд бол итгэдэг. Их сургуульд байхад бол нэг оюутан айгу коронавиг үед би лекц ордог байхад нэг оюутан хөдөө байдаг. Тэгээ уулын орой руу нөгөө нэг цахилгаан үүсгүүрээ бариад компьютерээр барьж очиж нөгөө мотоциклтэй очиж ил ордог гэсэн байхгүй. Тэр одоо айгу дайжгүй бас нэг гадны байгууллага орц айгу дайжгүй явж байгаа хаяада холбогддог. Тэгэнгუთ тэр хүүхдэд бид нэр хизээ хичээл заасан гэсэн чинь 20-21-д хичээл заасан байгаа байхгүй. Тэгэнгуთ манай өнцөг болон бүрт одоо ингээд Монголын өнцөг болон бүрт юм таалантууд байгаа те амар авьяастай тархинууд байгаа байхгүй. Гэтэ би хизээш чинь нэг IT-гаар явна, технологийн хүн болно те ингээд нэг энэ чиглэл рүү явна гэдгийг ойлгоогүй явсаар байгаад амьдралаа өрчих тохиолдол айгу олон байгаад шүү. Тэгэхээр яг нөгөө нэг энтэй холбоотойгоор ч гэсэндээ бас нэг онлайн цахим сургалтын системийг коронавиг үед хийжсэн. LHT-гээд тэгээ түүгээрээ болохоор айгүй хямдхан их сургуулийн бүх хичээлийг би 55,000 тавьсан байхгүй. Коронавиг үед нөгөө програмчлалын үнцээс ахуулаад софтверийн архитектур дизайн гэдэг хичээлүүд бүгдийг багц болгоод 55,000 тавьсан. Тэгээд 3,500 хүүхэд авч ирсэн байхгүй. Одоо байгаа юм. Одоо манай нийт сургуультайгаа би нэгтгэсэн. Нийт сургуулийн хүүхдүүд маань ингээд анги дээр заасан хичээл нь гэртээ бас байж гэнэ гэсэн үг бий жаа. Тэгэхээр тэр нэрээ үнэхээр амар тий. Хоцрогдолгүй байна гэсэн үг тий. Одоо яг за хүүхдээс нь нэг юм хандлагууд ажиглагдаад эхэлсэн. За би ер нь юм тоглоом хийдэг юм инженер болно энэ гэдэг ч юм уу тий. За ахлах сургууль Монгол. Ер нь бол яг мэдээж бага багт нь жоохон траклах гэдэг хэцүү бах. Тэгээд дунд анги ахлах анги руу ороод ирэхээр хүүхд өөрөө угаасаа тийм болмоор байна тэр гэдгийг хэлээд эхэлчихсэн шүү дээ. Тэнгүүд одоо за манай хүүхд энэ чиглэлээр явах гэж байна гэдээ эцэгчүүд одоо нэлээд serious ингээд хандаад эхлэвэл эцэгчүүд ер нь одоо юу судлаад юуг одоо хаанаас ер нь одоо энэ чиглэлийн мэдээлэл энтрийг аваад одоо суурийг яаж хангацсан байгуул зүгээр. Яаж одоо спорт үзүүлэхдээ юу бэлдсэн бэл зүгээр. За суур спортын хувьд бол мэдээж нэг хүүхдээ ер нь бол зүгээр хүүхдээ альч мэрэгчлэр явсан одоо гадаад хэлтэй ангилж одоо ямар ч хэл байсан те ер нь зүгээр ихэнхдээ англи хэл бол технологи талтай байх шиг байна. Тэгэхээр бол англи хэлний суурийг нь сайн байж ах хэвээр тэгжээж тэр хүүхд чи өөрөө эцэгхийн хамааралгүйгээр өөрөө YouTube-ээс хангалттай мэдээлэлүүд олоод авчиж байгаа. Айгу том мэдээллүүдийг. Үнэхээр хүүхд маань өөрөө би ингээд IT-гаар явмаар байна гэх юм бол эцэгчүүд боломж олцоогоор хангах боломжтой байх юм бол янз бүр. Тэгээд боломжийн төвшөнтэй ч байна, боломжинд одоо таарахгүй үеч гэсэн байна. Тэгэнгუთ яг интернетээр үнгүй болон үнэтэй хямдхан болон янз бүрийн тийм сургалтууд байна. Тэндээс аль нь сайн уу гэдгээс авч өгөө туршуулах хэрэгтэй. Тэ эсвэл нөгөө нэг сургалтын төв интернетээр очиод бас өгөөл үзэлт тэ хүүхэд маань яг мөн үү биш үү гэдгийг нь олоод явчихна. Гэтэ гол нь сургалтын төв яг энэ баталгаатай найдвартай юу гэдгээ сайн судалж байна. Тэгэхээр ер нь зөвл өгжил үзнэ гэсэн хүүхдүүд ангил. Эцэгчүүд ер нь айгүй их орлого хийдэг ч волейбол явуулаад тэ таквондод явуулаад тэ одоо янз бүрийн юм хийдэг байхгүй. Тэрнийх нь бас нэг онцлог нь бас мэдээлэл технологийн сургалт гэх айгүй одоо хүүхдийн програмчлал айгүй гоё сургалтууд гарчиж тэр мэдлэл бас өгөөд ингээд нэг 3 сар мар ингээд өгөөд явуулаад үзээд хэрэгтэй. Бас онлайн сургалтууд ер нь айгүй хямдхан байт юм л шүү дээ. Ер нь сансныг отоход. Тийм маш хямдхан шүү дээ. Харин тий. Тэгэхээр агуулга ялгаагүй. Тий. Агуулга ялгаагүй. Бүгд суурийг ячдаг. За хоёулаа сая бахан мэрэгжил ажиллаа хүүхдээ энэ чиглэлээр ажиллаа гэдэг. Ойрын үеийн ер нь эрэлттэй мэрэгчлүүдийг та ер нь юу гэж харж байна? Яг хөө мэдээж ихэнхдээ бол дандаа технологи тэгээ дата талын хүмүүс ер нь бол дээгүр байдэн шүү дээ. Ер нь жил болгоны дэлхийн эдийн засгийн форумыг гаргасан судалгаагаар эрэлттэй мэрэгчлүүдтэй дандаа технологийн хэдэл бараг топ 8-д бараг байгаа. Тэгж. Тий. Таны харж байгаагаар ямар мэрэгчлүүд одоо эрэлттэй байна? Монголд ямар мэрэгжил илүү эрэлттэй байна гэдгийг бас. Нийт хүн амд ногдох одоо софтвер инженерийн тоомоо гэдэг ингээд судалгаа энэ төр байдаг байхгүй бид нар бас нөгөө SEO Club лабораас нөгөө дархан тийм энэ 100 нас тийм юу хийсэн юм аа голомтой сайн захирлаас ингээд статистик тавиад явсан. Тэгээ тэндээс бол нэг хүнд ногдох одоо инженерийн тоол айгүй дутагдaltaй байгаа. Манайх бус орнуудтай харьцуулах юм бол тэгэхээр биднэрт ялдгаагүй инженер одоо хэрэгтэй хിവэрэл байгаа гэсэн үг тийм хэрэгтэй хിവэрэл байж байгаа. Дээр нэмэр кибер аюулгүй байдлын мэрэгчлэлтүүд одоо айгүй гоё харж байна. Манай чи ялгаа энэ төр орсон байсан шүү дээ. Тийм. Кибер аюулгүй байдлууд ялчгүй тренди болоод улсад болон дотоодод бас хэрэг болоод ингэ явж байна. Цаашдаа бүр их хэрэг болох байх. Дээрээс нь дата байна. Одоо энэ дээр бас нөгөө өвдлийн шинжилгээ ухаанчтай айгүй шаардлагатай болж эхэлж байна.
Одоо энэ олон дэлгүүрүүд, олон ингээд байгууллага бүгдээр нэг ERP-тэй ч юм уу нэг системтэй болох гэдэг ярьдаг болчихлоо шүү дээ. Тэгэн гууд тийм ч дата, хөргөлтөн дээр дата, онлайн захиалга дээр дата. Тэр датагаар маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмж болно. Сүүлийн үед одоо миний яг нэг өөрөө орж хийж байгаа юмнууд яг энэ дата болон хэм машин сургалт дээр л нэлээд юмнууд зарцуулж байна. Тэгэхээр ер нь дата инженер, машин сургалтын инженерүүд бол аюу их одоо ирээдүйд бол хэрэг болж гарна гэсэн үг. Тэгэхээр софтвер инженерээс инженер дээр нэмэх нь дахиад ингээд тийм те математик сайд одоо компьютер сайенс, шинжилгээ ухааны юмнууд ороод ирэхлэн гэсэн үг. Гэхдээ хэрэглээний төлөвлүүд бол хангалттай гарсан. Энэ бол софтвер инженерүүд бол ингээд янз бүрийн модель энтриг бол хөнгөн хэмжээнд ашиглаж чадвал одоо бүгд нээлттэй бол явцсан байна. За тэгвэл одоо Nest Education IT School-ийн ер нь зорилго юу вэ? Одоо ирээдүйн зорилго. Ялах энэ чиглэлийн мэргэжлүүдийг бас бэлтгэе гэж ер нь бодож байна. Одоо датагаар бэлтгэдэг хүнийг бол би бол нэг сургалт энтер бол би бол харж байгаагүй юм. Гэтэ байдаг байж магадгүй. Яг дата чиглэлээр мэргэжлэлт бэлтгэдэг ч юм уу тий. Тий. Яг 10 жилийн сургуулиболохоор бид нөгөө юугүй бус ингээд бүр ингээд том иргэжлэлтэн бэлтгэн гэж ярих бас жоохон тийм. Гэхдээ мэдээ суурийг нь тавьж өгөөд уус гişэл орж байгаа нь шүү дээ. Бид нэр кибер аюулгүй Cisco-гийн 3 essentials болон одоо фундаментал сертификатад төгсөж байна. ITP-гээр Япон болон Азийн 12 орнд хүчинтэй сертификатад төгсөж байна. Хүүхдүүд маань ингээд төслийгээ төгсөж байна. Тэнгүү дататай холбоотой хичээлүүдийг одоо иргэжлийн хөтөлбөртөд оруулахаар бас ингээд зорьсон байгаа даа. Тэр нь зүгээр өвдөл гэж юу юм? Өвлж анх нөгөө нэг хадны сүг зургаас эхлээд ин чинь өгжиж хөгжиж байгаад ингээд явж байгаа өвдөл байхгүй хамгийн анхных чинь нөгөө тий хадны дээр лайк тардаг байсан үе байж шүү дээ. Тэр мөрөн дээр ингээд явж идэг. Тэгээ тэр талын хичээлүүдийг мэдээ цаг тухайд нь бол бид нар хөтөлбөртөө шингээгээд л явъя л гэж бодод байна л да. Өөр хоёулынхын дурдаагүй ч юм уу тий Nest Education IT School-ийн дурдаагүй ирээдүйн зорилго ер нь юу вэ? Багшин дээр бол нэлээд анхаарч ижлэх гэж бодож байна. Эсвэл нэмэлтээр ер нь та гоё уриалвал ер нь ингээд дотроо ингээд манай IT инженер IT салбарт ажилладаг найзууд ингээд ер нь жоохон багшлах гэсэн ингээд мөрөөдөлтөй байдаг. Ихтэй ингээд ерөөсө гаргаж ирэх одоо нөхцөл нь бүрддэггүй гэх юм уу тэр одоо пайшна. Би ер нь багшлах гэж бодоод байгаа. Гэхдээ яаж гэдэг нь айгу тодорхойгүй ч юм уу тий. Maybe тэр талын хүмүүс бидэрт хэрэгтэй байна ч юм уу тэр талын зүйл байгаа. Тий. Энэ нөгөө Монголын багшийн хүч одоо хүний нөөцтэй холбоотой бол явчихна л та. Монголын хүн амын сурагч өөр юм босоо байгаа юм байна л да. Одоо юм пирамидчтэй бага анги 8 их. Одоо жилд 60 70 80 мянгаар илсэж орж байна тий. Тэгэнгუთ ирэх он жилүүдээс ер нь бүх сургууль бүх зүйлсийн багшийн дутагдлалт ер нь орж эхэлнэ. Нөгөө бага байд хөгжиж дунд руу орно шүү дээ. Дунд руу орсон дээд сургууль руу орно. Тэгээ явангууд тэр 80 мянган хүнийг багтаах дээд сургууль болон тийм нөгөө юуны зай байхгүй байхгүй. Тэгээ ирээдүйд зүгээр яг зөвгнөд харж хахад бол би нөгөө нэг дараа нь бас нэг юм эмсүүд маягийн тий зөвхөн яг их сургууль гэхээс их сургууль хийж чад бас бүтгэцэн төвхөө байна. Тэгтээ их сургууль биш эмсүүд маягийн зүйлстэй. Одоо яг түрүүний одоо нөгөө сургуулийн төвүүдийн зорилго шигтэй газ мэрэгчлэлтийн бэлтгээ гаргадаг тиймэрхүү мэрэгжлийн юмнууд айгүй олон болох байх. Сургуулийн хувьд бол манайх мэдээж одоо нөгөө нэг IT байхын тулд математик сайн байх хэрэгтэй. Математик сайн бич IT-тэй сайн байна. Тэгэнгүүт англи сайн байх хэрэгтэй. Тэгэл явангууд нийгэм бүх юм сайн байх хэрэгтэй. Бүх юм дээр бол багшийн шаардлага хэрэгцээг бол өндөр хангаад тэгээ тэрэн дээр бүгдэн дээр л анзалж байна. Зөвхөн IT дээр ярих юм бол IT-ийн багш, олон багш, 10 багштай гэдэг чинь нэг талаас зардлах байхгүй. Айгүй өндөр зардлах байхгүй. Гэхдээ ингэж л чанартай. Энээс өөр сонголт байхгүй. IT-ийн 2 3 багш дээр ингээ ачаалаа нөгж явуулаад тэг ингээ явах бол боломжлог багтай байдаг. Окей. За хоёлоо бараг нэг цаг ярьсан байна. Одоо хоёлоо яг зөвхөн төгсгөлийн хэсэг рүүгээ ер нь орё гэж бодож байна. Гэхдээ тэрний өмнө би таньсны зүгээр сайн нэг гоё болсон үйл явдалтай холбоотойгоо нэг юм асууя таны бодлыг. Сая ChatGPT Ghibli стайлаар ингээ зураг мураг генерейт хийдэг боллоо тий. Хүн болгон л ер нь ChatGPT-г амар сайн мэддэг болчих шиг боллоо. Тэгээд яхаа өмнө ч мэддэг байсан. Гэхдээ энэ удаа бол бүр илүү массын төвшөнд тий 20 мянгаар зураг генерейт хийлгэтлээ л мэддэг боллоо шүү дээ тий. Тэнгүүд энийг дагсан копирайтингийн асуудал ч юм уу тий эсвэл ингээд энэ урлагийг мөхөөж ин энтер гэдэг ч юм уу тиймэрхүү за байгальд ээлгүй байна гэдэг ч юм асуудлууд Монголд яригдчих эхэллээ. Энд дээр та зүгээр яг аль талд нь байгаа? AI илүү одоо ингэж олон хүний хэрэглэн дэвтэрх нь илүү чухал юм уу? Эсвэл ингээд копирайтинг асуудлын тэрийг нь яагаад энэ дээр одоо зохицуулалт хэрэгтэй энтер гэдэг ч юм. Ер нь би тэрэн дээр зохицуулалт хэрэгтэй гэдэг шаард одоо талт нь байдаг гэсэн. Илүү дээр байгаль дэлтэй болон зохицуулалт хэрэгтэй талт нь байгаа. Өчигдөр жишээл манай нөгөө сургуулийн харуулах утсан дээр ChatGPT суулгацсан. Тэгээ нөгөө хөгшөнтөө ахуулсан тийм ингээд нэг гадагш явсан юм Турк явсан. Тэгээ тэрнийхээ зургийг ингээд оруулаад би нэг ийм болгоод тэгээ суулгацсан байгаа байхгүй. Тэгээ би яг бичигжил байгаа юм л да тийм convert spot энэ GB style гэдэг тийм. Тэгэнгუთ нөгөөх нь зураг гарч ирэл баярлал ингэж байгаа. Тэгэнгуთ тэр чинь хүн болгон суудсан байгаа шүү дээ тийм өнөр. Тэгэнгуთ ялчгүй нөгөө тэр одоо нөгөө copyright-ийн асуудалтай ер нь эргээд нөгөө биднэрт юундаа л өгж байгаа л доо ChatGPT л сургалт болж байгаа л да. ChatGPT бол яг мэйлт хийж ил байгаа гэдэг байгаа тийм чипүүн. Тэгтэл энэ бол эргээд тэр нөгөө зохиогч ирэх болон эргээд нөгөө байгууллагатлаг үнцэнтэй өгдлөөс өгж байгаа. Бид тэр авж байгаа гэхээс эдгээр бараг өгж байгаа юм байна тийм. Гэхдээ яг хоо ингээд нөгөө нэг нийт арт ирэг дээр нэг юм
AI гэдэг юм хэрэглээд үзэж байна гэдэг чинь бас амар том өсрэлц шүү дээ тий. Тийм шүү дээ. Нэг мэдрэмжийг авчиж шүү дээ. Ингээд байгаа юм биш үү? Дорн тэрхүү юм асуун шүү дээ. Харин тий. Ингээд тийм монголоор асуугаад ингээд монголоор хариулт юм гэж ойлгоод баг найз нь болох явчих магадгүй настай хүмүүс. Окей. Багш хөгжүүлэгчээр зэрэг ажиллахын давуу тал яг юу юм? Та одоо кодчдаг гэсэн. Тэгээд багшаа бас хийж байгаа. За тэгээд мэдээж бас бүр менежмент энтрийн ажлаа бас хийж байгаа шүү дээ. Өөр технологи компани захирлаа явж байгаа. Тэгмээд багш хөгжүүлэгч хоёроор ингээд зэрэг ажиллахын давуу тал юу юм? Одоо багшаа заасан юм ал ажил дээрээ айгуу сайн бас нэг мартчихдээ шүү дээ. Одоо би их сургуульд ингээд би бол хуулийн бэкграундтай юм баггүй. Одоо хуулиар сурсан юмнуудаа бол ингээд баг мартаж эхэлж байна. Хэрэглэхгүй байл тий. Багш хөгжүүлэгчээр би ч угаасаа нэг их сургуулийн багш эрхчлөөтэй байсан те ингээл хичээлээ зачаа бус үйдэн код авчил ингээл явдаг байсан. Компани байгуулалт веб ингээл юм хийгээл явдаг байсан гэж байгаа. Багш хөгжүүлэгчийг ажилуулах нь ямар байх вэ гэхдээ арай ондоо. Тий, эргээд нөгөө авчлаа. Багш хөгжүүлэгчийг ажилуулна гэдэг аяг хэцүү. Зөвхөн инженер ажилуулах байсан бол инженер таарсан менежмент хийдэг байхгүй. Тэгэнгუთ одоо нөгөө нэг тэр багшчин хөгжүүлэгч багш болоод байна шүү дээ. Илүү онцлогтой. Түрүүний ярьсан нэг тусгай кермер гэж байдаг бол байдаг шиг. Гэхдээ эргээд харьцаа болон юу яг нөгөө нэг ерөнхий багш шиг байж бас болтгоо гэсэн үг. Тэгэхээр ер нь яг нөгөө сургууль дээр нэг өөр менежмент тэгэхээр IT-ийн багштай өөр менежмент гэхээр нэг байранд байгаа хүмүүс дээр бас өөр менежмент хийх чинь хэцүү шүү дээ. Тэгээд тэр болгоныг зохицуулна гэдэг нь бас жоохон ажил байдаг. Тэгэхээр багшаар инженерүүд багшаар ажиллана гэдэг нь чаддаггүй янз бүр байна. Зарим инженерүүд бол багшлыг гэж яриад чадахгүй хүмүүс байна. Тэгэнгუთ тэрний дотор хийх менежментийг илүү уян хатан IT болон сургууль болон боловсролын байгууллагын менежмент хойч микс хийж гаргаж байгаа нэг тийм онцлогуд байгаа. Гэхдээ энэний тухай би яг гүнзгий ярих арай болоогүй байх. Ер нь яг дахиад 1 жил 2 жилийн дараа бол нэлээ өөр ингэсэн арга барил. Тэг ингээд цаасан дээр булгаа гараад ирэх болов гэж боддог. Яг бас би нэг түрүүний хэлсэн манай найз нар ингээд багшлах сонирхолтой байгаа. Тэнгүүд тэднэрт зүгээр яг давуу тал нь юу байгаа вэ гэдгийг нь илүү харуулахыг хичээсэн гэх юм уу. Одоо жишээл team cooking гэсэн аахгүй. Таны мэрэгчлээс ер нь бидний ерөөсөө төдийлөө ойлгодоггүй зүйл юу вэ гэдэг team cook-ээс нэг сэтгүүлч асуусан чинь намайг ингээл Apple CEO гэл амар хэцүү ажил хийдэг гэж үнэхээр боддгоо. Гэхдээ би яг үнэндээ хүмүүс миний яг ажлаа үнэхээр жаргаж хийдэг гэдгийг төдийлөө харддаггүй хаа гэд. Миний хийж байгаа бүх юмын импактыг би ингээ хардаг мардаг гэдэг шиг. Яг ингээ багш хөгжүүлэгчээр зэрэг ажилласны яг тийм үр шим нь яг яаж мэдрэгддэг юм танд. Тэр хүн айгу дарамтгүй ажиллана. Тий. Тэгээд айгу яг нөгөө академик хэрэгчлөө гэж шүү дээ. Ажлын байран дээр одоо ингээд өөрөө юу судлах, юу сурах, хүүхдүүдэд шинэ юм сураад тэрийгэ заах. Эргээд тэр нь хүүхдүүд ч өөрөө жаргал өгнө шүү дээ. Ингээл инээж баясаал өрөөнд орж ирэл хамт суугаал инээлж байгаа. Тэр нь жаргал өгнө. Өөрөөр хэлэх юм бол ажлын байраа чи илүү их аз жаргалтай болох. Nice. Тэгээд илүү их инженер хөгжүүлэлт болон хөгжүүлэлт нэг юм ингээ айгу удаан ухаар нэг юм олоё гэдгээр хүн хөгжихгүй шүү дээ. Олон зүйлсийг судлах. Одоо магадгүй жишээлбэл ирээдүйд гарах шинэ технологиг судлаад сурцсан багш өөрөө тийм цаг нь гарна гэсэн. Тэгэхээр илүү мэрэгчлэлдээ илүү хөгжихөөс гадна ажлын байр чинь жаргалтай болно л гэж. За одоо таныг ингээд за CIO, CTO гэж янз янзаар хүмүүс хэлж байгаа тийм. Яг зөвөр технологи хариуцсан захирал гэдэг үгнээс танд ингээд өөр байгууллагын технологи компани доор ажилладаг гэдэг хүний өнцгөөс нь таныг одоо илүү асууя гэж бодож байна. Инженеруудын ер нь менеж хийхэд юу айгүй хэцүү юм? Гол сорилт нь яг юу юм таны хувьд? Яг нь нэстүүд манайх нөгөө технологийн сургуулийн технологи хариуцсан захирал гэж явж байгаа. Тэгэхээр мэдээж IT teamтэй олгоо тэрнгээрээ бид нар технологийн бүтээгдэхүүнүүдийг гаргаа явдаг сургуулийн болон гадаад CIO, CTO гэдэг ойлголтууд шүү дээ. C төвчний өөр хэлбэл удирдлагууд байх нь шүү дээ. Энэ нь болохоор Монголд яг ийм төвчний удирдлагууд бүртгэхэд айгүй жоох нөхцөл айгүй багтай. Ягаад гэвэл нөгөө сайн инженер байсан хүмүүсээ нөгөө менежер болгоод CTO энтер болгоод явдаг байхгүй юу? Ажлын байран дээр захирлуудын менежмент. Тэгэнгუთ эргээд нөгөө нэг CTO болон CIO-гийн ур чадрууд нь өөрөө риск менежмент хийдэг те ажлын байран дээрх олон менежментийн ур чадвартай байх хэвээр, communication харилцааны ур чадвартай байх хэвээр. Тэгээд технологи мэддэг олон чадвар байдаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө гадаад бол янз бүрийн хөтөлбөр байд юм бэл. Одоо их сургууль ингээ микс хийцэн бизнес болон менежментийг IT тойлцсон энэ төр. Манай дээр бол тэр тал жоо дутагдаад байд юм гэж боддог. Тэгэхээр яг энэ одоо CTO, CIO болж байгаа одоогийн хүмүүс одоо яаж болж юм гэхэлэр өстой яг нөгөө борц зүрхээрээ өөрөө туулаад те төсөл нь шатаал ингээл үзээл эсвэл амжилттай болгоод энэ болохны ард гарсан айгуу туршлагатай хүмүүс бол CTO болцсон байгаа. Гэхдээ ингэхгүйгээр зөвхөн менежмент хийх хүмүүс нь менежмент хийгээ явах бас зүгээр. Тэгэхээр манай дээр бол жоохон иймэрхүү их сургуулиуд хэрвээ тийм хөтөлбөр нээдэг бол бас шууд ингээ project manager гэдэг хүнийг бэлддэг л баймаар байгаа. Та одоо ингээ доороо ингээ байх инженерүүд менеж хийж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь хамгийн хэцүү зүйл юу юм? Инженерүүд менеж хийж байхад хамгийн хэцүү нь тэгэл за нэг хайхтар надад өөрөө хэцүү байхгүй. Эргээд нөгөө жоохон ингээд нэг
ажил дээр жоохон ингээд нэг үндсэн сургуулийн менежментээс гараад өөрийнхөө орчинд орж байгаа юм шиг тэднэрийнхээ өрөөнд ороод ингээ юм яриад хийж хахад яг нөгөө өөрийнхөө орчинд ороод нэг сарамгчин болго ойд ороод ууггүй нөгөө нэг юун дээр дүнрээ гэж ордон шүү дээ. Яг тэрэн шиг мэдрэмж авдаг. Тэгээд хамтдаа бидний яриа бол дандаа нөгөө технологи яриадаг. Тим технологи гарцсан байна шүү дээ. Энэ ингэсэн байна шүү дээ гээл те. Энэ дээр бол ингээд гарцсан байна, ингээд ингэсэн байна гээл дандаа тим технологи ярьдаг болохоор надад бол тэр нь бол айгүй таатай байдаг. За окей. Инженеруудын амьдралын хэм маягийг та жоохон хөндөл энэ бол яалч хөндөхстэй сэдвэмж санагдаад байгаа. За тэгээ ер нь л айгу буруу амьдралын хэм маягтай дандаа шөнөөр сууж код өчтдөг ч юм уу те эсвэл хоолны хэмнэлэн тэрийгээ дагаад бас унтсан ч юм уу те. Таны амьдралын лайфстайлыг харахаар эрүүл мэнд талаа бол нэлээд serious авч явж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Хобби эрүүл мэндийн талаар ер нь инженерүүд хэр орхигдуулт юм? Инженерүүд орхигдуулдаг. Ер нь бол дийлэн харж байхад жоох ингээл нөгөө нэг илүүдэлчин суултын ажил мэтлээс илүүдэлчинтэй болчтой. Тэр нэргээ даралт марталтай болол ингээл ер нь бол жим бол ингээл ялчгүй муу аж таарна шүү дээ. Тэгээд хоолт спорт хөдөлгөөн бол зайлшгүй шаардлагатай. Миний хувьд бол нөгөө ширийн теннис, фитнес хоёроор хичээлдэг. Айгу булчин сайн суултдаг болохоор ширийн теннис. Тэгээ нүдний хараанд айгу сайн болохоор ингээд тоглоо явдаг. Тэр байнгын бас чадахгүй шүү дээ. Ер нь бас завгүй ялгаагүй л ингээд шөнөөрөө суугаад ядраал явна. Нойрон дээр бол яг 4-5 жилийн өмнөх хүртэл нойрон дээр шөнө 2-3 суудаг байсан. Тэгээ одоо бол жоох ятардаг болсон байгаа. Гэхдээ энэ яг ялч нэг өмнөх суусан ядаргаа маань одоо ингээд гарт юм бол жоох ингээд нүд ингээл те. Тэгээд инженерүүдийг зөв эрүүл амьдралын хөвшилтэй байгаасаа хичээдэг, хүсдэг. Тиймэрхүү байдлаар ч гэсэн нөгөө шавнартай айгу хэлдэг. Хүн нэг амьдралдаа манай нөгөө их сургуулийн профессор Эрдэнэтр гэх багш байдаг байхгүй юу? Юу байсан? Хүн болгонд мэдэн те. Тэр багш надад нэг өгсөн үнэтэй зөвлөгөө байд. Энэ бус хүмүүс ч гэсэн хэрэг болох гэж бодож байгаа байхгүй. Ингээл хоолны тухай яриа ажлын байран дээр үслээ те. Нөгөө сул яриа явдаг шүү дээ. Тэгэн гут өглөө би цагаа муудаг энэ дөнгөж ажил орсон жоох хүүхдтэйгээ хэлж байгаа шүү дээ. Дөрөвхөө те. Тэгэн гут содо хэрвээ өглөөний цагаа уугаагүй л ажилдаа битгий гэсэн байхгүй юу? Тэгэн гут мань хөө юугээл те цагаа уухгүй ажиллаа таслаа гэж явахт те. Энэ ийм импакттай зүйл юм ба шүү дээ. Багш ингэж анхаар тавьж байгаа юм те. Ийм амар хүчтэй хоолой юу юм бэ гэдэг. Тэрнээс хойш би бол өглөөний цаг нэг ч удаа тассан тохиолдол байхгүй. Гэрт бол яаж жагаад нэг ийм борцог талах энэ төр байдаг өстэй те. Тэрийг нэг устаа холиод яхад энэ өглөөний цаг мөн байхгүй. Тэгэхээр ер нь бол өглөөний цаг бол 100% хөвшүүлэх. Тэгээд амьдралын хөвшөлтөнд мэдээж тасах хөдөлгөөнийг боломжоор болцоогоор хийх юм байна. Гэхдээ явж хамгийн сайн алхахгүй юм байна. Та хизээ анхаарч ирсэн. Та ч одоо энэ салбарт нэг л за бүр анханасаа ихсэн гэдэг тоцоо 20 жилийн тэр болсон гэдэг та түрүү хэлсэн шүү дээ. Тий. Яг хүүхэд байхад оюутан махт угаасаа ч хөдөлгөөнтэй л байдаг гэсэн шүү дээ. Гүр шарих сакс мос тавлах гэдэг. Яг нэг ингээд суултын ажилтай болоод, гэр бүлтэй болоод тий ингээд эрэгтэй чи гэр бүлтэй болохоор ер нь ингээд нэг байхгүй болдог шүү дээ аргуулал тий. Тэгээ тэр үеийн хоол моол айгу юутай болчдөг болохоор. Тэгэхээр ер нь анхаарсан жил 17-8 оноос эхлээд ер нь их сайн анхаарч гисэн фитнес. Одоо та нойрон дээр бол үнэхээр анхаардаг. Энэ яг миний султал одоо яг ингээд. Тэгтээ ингээд нэг цагаараа банк хэмжээд одоо ингээд оноогоо хараад энэ яг гоё байгаад байгаад хичээдэг хэрнээ тэгээд ялч нөгөө шинэ юм сурах, шинэ нэг гоё юм санаа орж ирэхэд би нөгөө догтлог төрлөн байхгүй. Унтахгүй өглөө урдан болоосаа гэдэг ингээд ерөөс ажил руугаа яарал. Тэгээд сургууль мургууд ирсэнтэй асуудал одоо янз бүрийн тийм шинэ ажил байх юм бол энэ багш нартайгаа ингээд хийгээл. Айгу нэг тийм жоох нэг тиймэрхүү юм байдیں۔ Энийг бас зас сайжруулах шаардлага бас байгаа. Хөдөлгөөн бол янз хийж байгаа. Окей. Одоо таны ер нь анхаарлыг татж байгаа сонирхолтой технологиуд юу вэ? За AI бол мэдээж бол одоо топлох. Тэгээ тэрний хажуугаар болно веб 3 тэ болно блокчейн эсвэл дижитал твин гэдэг ч юм уу тэ. Тий, над дээр блокчейн тэр дээр бол ороод үтцээ. Коронавигийн үеэр над дээр 5 хүн хурж ирсэн шүү дээ, тэ. Coin гаргая гэдэг. Тий, бүр ингээд сонь хүмүүс айгүй өөр тэ малчин залч адууч ах махнаар өртөл ингээд coin гаргая гэж орж ирж ирсэн. Тэгээд тэр үеэр нэг бас нэг бирж coin юм хийгээд бас үтцсэн ямар ч байсан. Тэр бол одоо яахгүй. Одоо яг түрүүний хэлснээр яг машин сургалт хиймэл оюун гэдэг дээр л ерөнхийдөө төлхөө байна. Өмнө хийжсэн одоо янз бүрийн систем биш хүргэлтийн систем ч юм уу эсвэл ингээд онлайн худалдаа ч юм уу те эсвэл ингээд янз бүрийн тэр бараа бүтгэл онлайн хэмжээг тооцоолдог одоо тийм алгоритмтэй програм энэ төр тиймэрхүү том өгөгдлүүдээр хиймэл оюуныг ажилуулъя гэдэг машин сургая гэдэг тиймэрхүү ойлголт над дээр одоо яг байгаад байна. Тэгэхээр бол яг веб 3 semantic web энэ гэдэг сонирхолтой. Гэхдээ байнга сонирхон шүү дээ. Мэдээг бол байнга үзэн өглөө болгоно шин. Гэхдээ яг хийж ханаас ер нь мэдээний сорс авч байна. Гадны ер нь таны хардаг YouTube рүү ч юм уу те эсвэл maybe өөр одоо медиа компаниуд ч юм уу те. Ер нь л ихэнхдээ гадныхыг л харж байгаа хуваасаа. Тийм Монгол төр сорс байхгүй. Гэхдээ танах айгуу гоё байгаад байгаа шин юм хийгээд. Ер нь улам илүү хийгээсэй л гэж хүсдэг. Mashable enter гэдэг нөгөө сайт байдаг ч те. Tech одоо Crunch enter гэдэг байдаг. Тэр мэндээс бол хамаг нөгөө юунуудаа. Текстээр айгуу унших дуртай. Тийм текстээр унших дуртай. Тиймэрхүү мэдээллийг аавна. YouTube дээр угаасаа news feed дээр бас гараад ирдэг. Сонирхдаг юм бүгд гараад ирнэ. Таны угаасаа нөгөө нэг юм дээр чинь history дээр чинь тулгуурлал рекоменд хийчихдэг бах тий. Нэг ийм яаж исэн.
Team Cook-ээс ингээд ярилцлага авах тоолонд ямар ч медиа Team Cook-ээс ярилцлага sorry байнга Apple-ын жишээ ярьчлаа. Team Cook-ээс нөгөө нэг ярилцлага авах тоолонд дандаа асуудаг асуулт нь Steve Jobs ер нь таны амьдралд хэр нөлөөлсөн гэж. Steve Jobs-ийн нэр ер нь байнга гарч ирдэг байхгүй. Тэнгүүд Team Cook ингээд одоо Steve Jobs миний амьдралд ингээд үнэхээр их нөлөөлсөн одоо ийм төвшөнд ингэж нөлөөлсөн гэдэг шиг. Team Cook-ийн хувьд Steve Jobs үнэхээр тийм special хүн гэдэг шиг таны хувьд тийм special хүн байгаа. Бага. Тий. Миний хувьд технологийн хүн ерөөсөө биш. Танд яаж 2002-3 оноос эхлээд тэр нөгөө юуг л үздэг байсан Kobe Bryant-ыг. Тэгээ Mamba mentality гэдэг ном гарахад би бүр авчирч чад хамгийн түрүүнд авч ирсэн нэг байхгүй. Тэгээ ерөөсөө тэр Mamba mentality гэдэг нь тууштай байх. Тэгээ асуудал байх юм бол ингээд ер нь асуудал чинь тойрж зүхтаж гардггүй шүү дээ. Яг нүүр тулаад харьцчил гардаг. Тэгэхээр эндээс тууштай байх, асуудалтай нүүр тулаад ингээд давах, сэтгэл зүйн тэнхээ гэдэг ойлголтуудыг тэр Mamba mentality гэдэг ном болон тэр хүнээс юу нөлөөлж авч ирсэн. Ер нь тэрийг бол би айгуу ер нь хүнээс айгуу ярих туртай ер нь бол Kobe Bryant-ийг ярьдаг л та. Nice. За тэгээд энэ удаагийн подкаст хоёул ингээд өндөрлөе. Тэгээд таны Nest-ийн талаараас гоё мэдээллүүдийг бас давхар хүргэсэн танд баярлалаа. Би тэгээд Nest-тэй холбоотой ч юм уу таны нэг ярьсан source-уудтай холбоотой мэдээллийг бүгд description-ээр оруулчих. Тэгэхээр та бүхэн маань саний яриан дээр яригдсан зүгээр source-уудыг бол бүгдийн description-ээс мэдэж авах бүрэн боломжтой шүү. Тэгээд урилга хүлээж авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.